Бүтгнэр стач. Шудрагаас Тийш Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо битгий сонс олон юм битгий. Засамт сонон та бүхэнд сэтгэл зүйч подкаст шээ. За зөв ингээ явчихаа шууд. Угаасаа яг натуралаараа. Яг сэтгэл зүйч эхэлж байгаа бас бити сонс гэж яриад байдаг байсан байгаа. Тэгээд нэг юм аманд орчих юм да. Эдрээс подкаст эхэлж байгаа. Бити сонсох удаага уулзлага удсан байна. Яг ингэж одоо боддоор ангараг маань байхгүй, ангараг маань яг одоо Улаанбаатар хотыг бүтээн байгуулах ажил төрөлтөд оролцоод явж байгаа. Барилгыг шааж байгаа. Тийм яг шаадаг гэдэг үг трендтэй. Тэгээ манай ангараг ер нь жоохон оройд тараад байгаа юм шүү дээ. Оо цаа чи бүр хоноо үнж одоо ерөөсө өстэй толгоноос их ажил байна гэдэг. Тийм өстэй толгоноос их барилга барих гэж байна тэгэхээр ангараг маань удахгүй бас бид нартэйгээ нэгдэх ба. За тэгээ өнөөдрийн дугаар дээр бол бид нэр хоёр зочин маань ирсэн байгаа. Тэгээ бас хэрэгтэй бөгөөд сонирхолтой сэдвийн дагуу ярина гэж бодож байна. За тэгээд зочдоо танилцуулъя. Манай өнөөдрийн зочид бол UB Life редакцийн ажилчид. Ерхий редактор Нямзол сэтгүүлч ялгоо. Ялгоо. За манайхан сайн уу? Сайн байна уу? За ирсэнд баярлалаа. Өрсөн баярлалаа. Сонсдог подкастаа зочноор орж байгааг сонирхолтой бас жаахан сандарч байна. Би тэгэд нөгөө нэг видео хийдэг хүмүүс шүү. Ерөнхийдөө дандаа одоо юу хиймтэй текстээр ажилтдаг нүүр царайнд гарддаг хүмүүс учраас бас хоолой гардаг. Тийм хоолой мод гарддаг учраас эхэндээ жаахан юугүй л байна. Ялгуун гэхдээ одоо өмнө подкаст орж ирсэн өөрөө хөтэлдэг байсан болохоор надаас л туршилт. Хамаагүй нөөрөмг байсан юм аа тийм. FM хөтөлчид ч нөгөө царайлаг хаалб өгöd дээ шүү дээ. Тэнгүүд яг редакторууд бол бүрч царайлаг хаалб. Гоё хоолойтой. Тэр болох юм шүү. За тэгээ та хэдий ажил сайн уу? Ямар одоо төслүүд дээр ажиллаж байна да? За ер нь бол медиа салбарын өрөм цаг үргэлжил байнга л их ажилдаа оролцож байдаг юм уу да. Гэхдээ тэр нь илүү сонирхолтой олон хүнтэй уулздаг, олон шинэ зүйлийг туршдаг тэр нь бас гоё. Одоо яг одоо гэх юм бол бид нар одоо надад нэг санал байна гэд залуучуудын сонгуульд одоо оролцоход нь тослох ч юм уу мэдээлэлээр нь чиглүүлэх зорилготой энэ маань 3 дахь одоо хэсэг нь явж байна. Өнгөрсөн жилийн улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуул, за одоо ингэж ерөнхийлөгчийн сонгуул дээр тэгтээ та хэдийн төсөлж байгаа шиг биш илүү сонирхолтой, садан тэгтээ бас бүтээлч өгөөчтэй контентээр ажиллаж байгаа байдаг. Эдийн төсөөллийг шууд уншсан байна те. Бид айгүй өдөртэй юм төсөөлсөн. Тий. За манай ялгууны хувьд чамд ямар хөө вэ? Ойрдоо асуугаар. Тийм би ч гэсэн манай редакц угаасаа бүгдээрээ тэр чигээрээ надад нэг санал байна дээрээ бүгдээрээ төвлөрсөн. Тэгээд тэр тусмаа миний хувьд бол бүр их контентуудыг одоо нөгөө үеийнхэнтэй Gen Z нартаа хүрэхийн тулд би ч одоо дууч ууха болоод гэж тийм сонгуулийн тухай мэдээлэл гэлтэхээр угаасаа зайлаа гэлтэгдэж шүү дээ. Хамаагүй ч юм надад ч гэсэн гэдэг байхгүй. Тэнгүүд үнэхээр нөгөө нэг хэрэгтэй мэдээлэл байгаа. Тэг авахгүй бол болохгүй тэр тухайн мэдээллийг бид нар залуусын хэлээр хэрхэн хөрвүүлж одоо хэрхэн яаж хүлээж авах гээд энэ бид нар яг юу үзээд байна, юу сонирхоод байна. Тэрнгээр нь дамжуулж хүргэдэг одоо тэр хөрвүүлэгч гэдэг юм тий. Сонирхолтой юм тий. Тэр санаа манаа ингээд одоо боловсруулдаг. Тийм тэгээ зарим нэг контент дээр хөтлөгч хийгээ явдаг ч гэдэг юм уу. Тэгээд одоо бичээд ингээд явж байгаа. Тийм байна. Одоо манай миллениал үеийнхэн гэдэг байгаа шүү дээ тий. Манай миллениалууд. Бид нар чинь бол яг одоо сонгуул өгж эхэлсэн үе чинь бол яг сошиал медиа бүр одоо тэгтлээ амар хөгжөөгөө тий. Дөнгөж нэг одоо хүмүүс чинь ингээд сон нэр мэртэй те ямар cute girl мөрлаа те тиймэрхүү нэр мэртэй одоо те cute boy 96 те тиймэрхүү одоо нэрнүүдтэй байдаг байсан. Тэр үед чи анх сонгуул өгөх энэ төр гэл бас тийм сонирхолтой санагддаг байсан те. Гэхдээ яг нөгөө нэг ямар нэр төвшигчийг сонгох уу за ээж аваасаа баг асууж байгаа ч юм уу анх бол тэгж өгдөг те. Одоо ер нь Gen Z гэдэг байгаа шүү дээ. Манай Gen Z үеийнхэн яг бас яг яаж сонгуульд юу яаж ханддаг юм бол те. Одоо манай миллениалууд бол одоо илүү одоо хүүхд мөхттэй болцсон 30 гарч ийн те. Тэгээ бас нэг ажил төрөлтэй одоо юу гэмдэ арай нэг жоохон нөгөө нэг амьдралын амтаас амсаад ингээд явж штэ те. Илүү жоохон юм нөгөө нэг сонгосон гарууд 2 3 сонгуул өгчгөр чинь за энэ гарууд яг бидний амьдралд яаж нөлөөлөд байна гэдэг нь бас ингэ жоохон харагдаад мэдэгдээд
ач холбогдлыг бас жоохон илүү ойлгож байгаа. Анх бол бид нар чи 18 20 морьтой байхдаас яг тийм мэдрэхгүй шүү дээ. Одоо тийм нэмхэн татвар төлж байгаа болохоор бас тэрэндээ хариуцлага хандах гэдэг шүү дээ. Тийм тэгэхээр одоо нөгөө нэг энэ уюудын те одоо сонгуульд хандж байгаа ялгаа гэх юм уу тэр талаар. Тэгээ энэ подкаст бас яг одоо хэлсэн дээр бахтай дан одоо сонгуул ярихгүй байхыг хичээнэ. Яванда бид гоё юм ярина. Тэгээ энэ бол маш чухал асуудал гэж бодож байна. Чухал аль нэг намын байр сууриас биш те. Тийм зүгээр одоо яг зүгээр залуучуудын үднэс одоо манай хоёр хөрш ихэд л одоо сонгуул гэвэл бас яаж явагддаг лээ те бас хэцүү шүү дээ те. Тэгэхээр манай Монгол улс чинь бас энэ сонгуул гэдэг энэ те арчлалын одоо нэг өөрөөсөө төлөөлөгчөө сонгохын одоо гоё ийм системтэй те. Одоо нэг төрөө 4 жил болгон одоо сольдог ийм те. 50-аар сольдог ийм системтэй. Энийг бол бас хадгалж явах нь маш чухал гэж бодож байна. Тэгээд энэ залуучууд нь боловсралтай байх оролцоотой байх нь чухал гэж бодож байгаа болохоор ингэ хийж байгаа шүү. За тэгээд манай уюудын ялгааг ер нь та юу гэж харж байна? За зулаачин бас миллениал. Би миллениалтай орно. Тэгэхээр би тэр үүднээс өөрийнхөө зарчлагаас ирэх. Нөгөө Батагийн сая хэлсэнчлэн яг үнийг хэлэхэд дөнгөж 18 нас хүрээд сонгуул өгжсэн үгүй л өгжсэн. Гэхдээ би хинд яаж өгсөн бэ? Тэр үе одоо нэг ямар ч тийм дурсамж байх уу юм. Ач холбогдлын хувьд нэг сайн ойлгоогүй байсан болов уу гэж би зүгээр боддог. Яалтчгүй нөгөө нэг улс төрд оролцоод ухамсартай гарч буюу оролцож эхэлж байгаагийн нэг шалтгаан нь юу гэхээр яг өөрийнхөө амьдралд тусаад ирэхээр те одоо өдөр тутмынхаа амьдрал үр хөвгт сургууль цэцэрлэг татвар нийгмийн даатгал гээд яг нэг өссөн өсөөгүй амьдралтай нөлөөлөд ирэнгүүт тэр бол ингээд бидний оролцох хэрэгтэй байна гэдгийг одоо яалтчгүй оролцоход нөлөөлж юм л тэр утгаараа би залуучууд одоо жишээл миллениалууд бол ер нь бол тэр талаас нь илүү харж буюу миний амьдралтай яаж холбогдож байгаа гэдэг талаас нь илүү хараад анзаараад байх шиг санагддаг. Тийм. Гэхдээ яг үнийг хэлэхэд залуучууд Монголд ч гэх юм уу нөгөө бол сонгогчийн боловсрал гэдэг ойлголттой. Гэхдээ хинд хизээ яаж хэрхэн ямар шалгуураар тэр хүн саналаа өгөх вэ гэдгийг яг тийм заадаг ч юм уу системтэйгээр одоо хүүхдүүдэдтэй багаас нь олгодог тийм боловсрал байдгүй учраас бид нэр явандаа нэг 2 3 удаа ч юм уу 2 3 одоо сонгуул давтамжтайгаар сонголтоо хийж ийж тэндээс болж гэнэ болохгүй нүү гэдэг нэг тийм ерөнхий баримжаа авж байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу. Харин одоо шинэ үеийн залуучууд буюу биднээс арай жаахан доошо дөнгөж 20 гарч явж байгаа зэдүүдийн хувьд яг амархуу байдаг бол гэдгийг би ялуунаас асуух хүсэж байна. Манай үеийнхэн чинь гэдэг юм 18 наснаас угаасаа сонгол өгч эхэлдэг штэ. Тэгээ юм сонгуул штэ. Эморо завгүй байгаа штэ тэр чинь зүгээр. Үерхэл хайр дурлал байд юм уу бид нарт сонгуулаас чухал амар олон асуудал байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас бас сонгуулийг төдийлөн одоо сонирхохгүй байдаг ч юм уу тэр шалтгаан байж магадгүй. Тэр нүуний амьдралын хэрэгтэй шаардлагач гэдэг юм уу тийм. Магадгүй яг бид нарыг гэтээ одоо надад нэг санал гэдэг аян чинь жишээ нь залуусыг сонгуулаа өгдөг болоорой одоо тэгээ сонгуулийн боловсралтай сонгуульд оролцдог болоорой гэдгийг уриалж байгаа ч гэсэндээ шууд нэг өдөр бид нар нэг жил энэ кампанит ажлыг явуулаад панк гэл бүгдээр амар ингээл бүр соёнгийн иржгүй штэ. Баг багаар бид нар айж маажмаар бэлтгэгдэж байгаа тий. Хаанаас мэдээлэл авд юм бид нар юунд итгүүл зүгээр юм те. Минь би үзэл бодлоо хэрхэн бий болгол зүгээр юм гэдэг ч. Зүгээр бид нар жилээр тусмал бэлтгэгдэж байгаа гэж бодож байгаа. Тэрнээс биш залуучууд амар ингээл одоо ирээдүйд болох 10 жилийн дараа байх одоо тэр нийгмийн миллениалууд чиг одоо тэр настай хүмүүсийн байр суурин дээр бид хэд ирэхээрээ одоо та бүхний байгаагаас гэж хэлэх юм уу да муухайлт харьцуулаагүй. Гэхдээ арай илүү нэг жоохон сууртай, арай илүү ухаалаг, арай илүү өөрсдийнхөө хүссэн нийгмийг бий болгож чаддаг байхад нь л зүгээр одоо суралцж явж байгаа бол гэж бодож байгаа байхгүй. Би энэ дээр яг хоёр зүйлийг нэмж хэлмээр байна. Нэг нь олонгууд нөгөө тийм сая сонгогчийн боловсролыг хэллээ. Тэгэхээр ерөн зөвөр манайхны нэг одоо нэг алдаатай гэх юм уу одоо бидний захиад цаашаа засах хэвээр зүйл үү гэхээр сонгуулийг дөхөхөр л залуучууд сонгуулаа өгөх хэвээр нэтрийгэнгүүтээ дахиад бусад үед нь чив чимээг болчдөг. Тэгэхээр яг ингээд нэг зүгээр сонгуулийг нь өгүүлэхийн тулд тухайн нэг үйлдэл рүү нөрөөлөд авахаас урт хугацаанд буюу сонгуул дууссан ч гэсэн бидний оролцоо байх хэвээр хянах хэвээр гэдэг юмыг сонгуулийн бусад үеэр ялангуяа илүүх одоо идэвхтэй явуулмаар байгаа. Тэгжээж дараагийн удаа бид нэр сонгуул төгөхөд али өгөөтгөөч гэж гуйх шаардлага угаасаа тэр хүмүүс чинь өнгөрсөн хугацаанд оролцоод ирсэн учраас хүссэн хүсээгүй өгнө хүссэн хүсээгүй дүнгээ тавьж байгаа гэж санагдаж байгаа. Тэгээд яг үе гэл одоо миллениал Z гэ яриад байгаа. Энэ дээр гэхдээ би нэг зүйлээс хэлэх хүсэж байна. Одоо жишээлбэл үе одоо ийм ахмадууд ч тэр залуучууд ч тэр нэтэрэ гэж яг хаяа зарим юм дээр хувааж болно. Гэхдээ бид нар яг адилхан нэг нийгэмд амьдарч байгаа. Ялгаатай нь бидний одоо өсөж төрсөн харьцаж байгаа одоо юу гэдгийг технологи амьдралын хэв маяг ч юм уу те авж байгаа мэдээлэл
лэрээ магадгүй бид нар ялгагдаж байгаа болохоос ш залуу хөвшин гэдгээрээ бол үнэхээр ялгарсан юм бол байхгүй. Бидний чав өсөж төрсөн өвчин бусад одоо нүлэлж авах өвчин зүйлсийн жахан бага зэргийн одоо юу гэдэг үзэл бодлын ялгаа ч юм уу гарддаг байж бол магадгүй. Тэгэхээр би нөгөө нэг магадгүй бид нар залуучууд гэж ярьж байгаа ч гэсэндээ одоо манай аав ээж ч юм уу магадгүй энэ үе залуучууд байсан бол яг бидэнтэй адилхан л сэтгэж бодох юм хандах байсан болол гэж боддог. Тийм. Ер нь нөгөө яагаад сонгол өгөх хэрэгтэй юм те гэдэг асуулт гэ бодоод үзэнгүүт яг за хөгшин залуу хамаагүй те ер нь зүгээр ийм ардчилсан тогтолцоотой улсад амьдрах нь гоё штэ те би бол тэгэж бодож байна. Тэгэхгүй одоо нэг л нам байдаг. Тэр нам нь дотроо ингээ сонгуулаа. Өмнө нь бол одоо тийм байсан те социализмын үед тэр нь ингээл яадаг одоо юу гэдгийг тэрэн дотроо л ингээл хүмүүс нь сонгогдоод дээшлээд доошлаад ингээ явж идэг те өөр сөрөг хүчинч гэдэг юм уу өөр одоо сөрөг дуу хоолой одоо те зүгээр заавалчгүй сөрөгч байгаа албагүй зүгээр чөлөөтэй өөр одоо юу гэдгийг дуу хоолойч байж болохгүй ч гэдэг юм. Тим нийгмийг бол хүсэхгүй байна те илүү гоё ийм олон нөгөө нэг ургалч үзэл гэдэг байгаа шүү дээ те хүн болгоны дуу хоолойг ерөнхийдөө бас тэг хүндэлдэг. Гэхдээ яг гол нөгөө нэг юу н суур нөгөө үнэт зүйлс гэдэг юм дээр бас хүмүүс нэгдэх байх гэж бодож таг нас хөөс мөс яргалахгүй гэнэ харгалзахгүй тэ би бол тэг та дуу хоолойгоо илэрхийлэхийг хүсэж байгаа зү ер нь зүгээр тэ эсвэл одоо ингээд нэгдэж чинь тэ одоо Оросд ийм хууль баталж байна гэж олон нийтийн газар хараал хэлж болохгүй гэдэг хараалын үг гэдэг тэ Орос хүмүүс ч одоо ер нь бол яг мэддэг бол бас зүгээр яг тийм хууль баталдаг бол Орос биш болно л доо. Тэ ёо блэт гэл ингээл ерөөсөө нэг юм хараал үг нь мэддэхгүй ингээл ярьдаг штэ тэ. Тэгэд энэ өөрөө бас их тийм сонин одоо юу гэдэг юм бэ энэ хараал гэдэг ч юм уу энэ нэг юм шалтгаан болчихж байгаа хүний дуу хоолойг хаах. Тэ одоо хүн за чи хараал хэлчлээ олон нийтийн газар. Одоо чинь бид нар комеди хийдэг хүмүүс шүү дээ тэ. Оросод яг тийм болж байгаа юм байл л дээ нөгөө ер нь бол та одоо мэдж байгаа л үү те comedy club гэдэг нэ тэ сувгаар гардаг одоо тэ нөгөө нэг тэр чинь бол одоо мейнстрим буюу одоо яг илүү нөгөө нэг төв одоо телевизүүдийн юу гэсэн үг шүү дээ шоунууд тэнгүүд одоо нэг подкастер илүү ийм альтернатив юугаар одоо ийм сувгуудаар комедианууд бас нөлөөлөлттэй болоод байгаа байхгүй ютуберч гэдэг юм те одоо тэрэн дээр чинь бас дург уцлаа илэрхийлнэ те одоогийн нөгөө нэг засаглалын эсрэг те ингээд ийм илэрхийлэнгүүд тэр нь одоо нэг хүмүүст их хүрээд байгаа. Тэгээд мэдээж тэр чинь чөлөөт ярилцлага юм чи одоо нэг ганц хоёр хараал мараалч гэдэг юм уу те. Тэнгүүд тэрнгээр нь одоо нэнтгэл нэх юм уу шалтгаалж гэдэг юм уу те. Ингээ нэг иймэрхүү юмнууд болж байгаа. Тэгэхээр бас яхаа зүгээр яагаад сонгуул өгөх ёстой юм те. Яагаад ингээ дуу хоолойгоо илэрхийлж байгаа үзэл бодлоо ер нь зүгээр илэрхийл үзэл бодлоо бас ингэж нэг юу төлөвшүүлж одоо те юу гэдэг юм те. Өөрийн гэсэн одоо үзэлтэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Энэ эднүсийг бас яриул бас гоё байх. Ер нь яагаад сонгуул өгөх хэрэгтэй вэ гэдэг юуны асуулт хариулт гарч ирэх. Өнөөдөр нөгөө нэг яг ус төрчдгийг жаахан шүүмжилж ярьдаг нь сошиал дээрх үгээр одоо шийдвэр гаргалаа буцлаа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ярьдаг. Гэхдээ эргээд тэр чинь манай бас нэг ардчлалын дуу хоолой буюу хүмүүс дуу хоолой хүргэж чадчих тэр нь үр дүн төхөрж байгаа хэлбэр магадгүй Монголд одоо тэгэл хараалаг хэлэх юм бол торгоноо зөрчлийн тухай хуулиар гэдэг хууль одоо магадгүй жишээ авъя л да тийм санаачлаг гарч ил тэ тэнгүүд бид нар маргааш нэгсэн сошиал дээр өстой энэ болохгүй энэ төргээл хэлэх хэрэгтэй байгаа нь өөрөө бидний одоо энэ ардчлалын үнцийн гол ач холбогдолтой. Гэтэл тэнд бол баг магадгүй би нөхцөлийн сайн мэдгүй л юм л да. Гэтэ магадгүй тех хэлэх боломж олохгүйгээр тэр хуулийг баталцдаг байж болно шүү дээ. Тэнгүүл яах вэ? Тэгвэл нэр харамсалтай шүү дээ. Би тэр нэгэнд гарцаа хойно тэр шийдвэрийг буцаахад нь хэрэгтэй. Гарахаас өмнө застдаг, залруулдаг, сайжруулдаг, эсвэл төдөлзөөлдөг тийм их биднэрт байгаа нь бол үнцэнтэй ач холбогдолтой юм шиг надад санагддаг. Тэгээд иргэд өөрсдөө нөгөө ямар эрхтэй вэ те? Одоо жишээ нь үндсэн хуулийн дээр бол одоо Монгол улсын иргэний биед хамаагүй хурж болохгүй те? Ямар нэгэн одоо нэгжиж болохгүй ч гэдэг юм уу те? Тиймэрхүү юмнууд байхад одоо тэр эрхүүдийг бас ингээд зөрчдөг ч гэдэг юм уу те? Одоо эрхээ мэдхгүйгээс болоод бас зөрчүүлдэг л те. Тийм аягүй сан боловсралтай байх хэрэгтэй иргэд бол. Тийм нөгөө хуулиар хамгаалагдсан халдшгүй байдал гэдэг юм аягүй чухал гэдгийг би бас сайхан өөрөө нэг анзаарахгүй байгаа. Одоо шилбэл нөгөө гэр мөрт ингээл нэг дуудлага муудлага одоо юу гэдэг манай хажуутлаа дуучмын гаргад ингээл цагдаа дуудлага гэдэг шүү дээ. Тэнгүүт ингээл бид нар цагдаа ингээл хаалгах шиг юм бол бид нар агаад ч юм уу ямар нэг байдлаар онгойлгочлаа шүү дээ. Гэтэл хуулиндаа бол
хэрвээ та хүсэхгүй байх юм бол таны орон байранд цагдаа жоохин ч орохгүй байх. Одоо би оруулахгүй байх хэрэгтэй. Тэр хүний тийм ирэх байдаг гэдгийг би магадгүй баг саяхан л олж үнсэн те. Цагдаа ирүүл онгойлохгүй бас болд юм байна. Энэ бол миний халдшгүй байдлыг нэг идэр хэлэл надад тийм ирэх байгаа юм байна гэдэг ч юм уу. Тэр нь бол яалтчгүй хууль муултай холбоотой асуудал. Тэгэхээр иймэрхүү асуудал ирэхийг бас мэдчихээн дараагийн төвшөнд бид нэр одоо бусдын эрх ашигыг хамгаалахт ч гэсэн энэ бас нөлөөтэй л ах гэж бодож чинь. Гудамжинд хүн одоо ингээл гэрэл өвчрхийл энэ төр болж байгаа юм бол бид нар мэдэгддэг ч юм уу те. Тиймэрхүү бас жижиг амьдралд яг амьдрал дээр ирдэг тийм юмнууд дээр бид нар хууль яаж хэрэгждэг вэ гэдгийг сайн мэдгэл ёстой юм шиг надад санагдсан да. Тэгээ бид нар ч одоо хуулийн хүрээнд л амьдарч байгаа шүү дээ. Хууль гэдэг бол ерөөсөө хаашаач ямар ч дэлхийн ямар ч үнцэг болонд очсон ямар нэг одоо нөө төрөөс зүхтах боломжгүй гэж байгаа шүү дээ. Тийм тэнд ямар нэгэн хууль дүрэн байдаг. Тэгээ ямар нэгэн улс эсвэл төр засгийн харьяалал байдаг те. Тэгэхээр тэрийг одоо бас мэдчих хэрэгтэй. Тэгээ нэг хуулийн юм шиг бас ундрах гэдэг шүү дээ зарим хүмүүс те. Нэрээ сая Оросгийн ирсэн чинь надад нэг юм санаанд орчлоо. Би нөгөө өмнө Оросд очиж үзээгүй Орос хэл мэлтэй биш болохоор тэрнийхээ соёлыг яг үндэ мэдхгүй л дээ. Тэгсэн чинь би дээрүүд нэг Red Notice гэдэг Hermitage Fund гэдэг юм нэг хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулсан хүний бичсэн ном байдаг л та. Тэгээ тэр болохоор аягүй сонирхолтой. Мань хүн ингээд их сургуулиасаа төгсөөд тэгэд юу яасан гэж байгаа. Өөрөө гэртээ бол хамгийн одоо loser багийн хэмээн гэрүүлтэй. Гэтэ сургуулаа ингээд аягүй сайн явж байгаа төгсчөөд тэгээ зөв Европоор дамжуулж явж байгаад Оросод ирж нэг үл хөдлөх хөрөнгийн бизнес хийгээд тухайн үед нөгөө Оросд ингэж шилжилттэй үед байсан. Тэнгүүт нөгөө Оросын амар үнэтэй компаниудыг хямдхан үнээр авчаад зараад ч юм уу нэг тийм хөрөнгө оруулалтыг сан босгосон байгаа байхгүй. Тэгж явж байгаа одоо манай хойд ерөнхийлөгч Оросын ерөнхийлөгч Путиндээ арсалдаад тэгээд тэр хүн нөгөө гадуур явж байхад нэг өдөр ном нь эхлэхдээ тэгж эхэлдэг байхгүй. Оросны хэл рүү орж чадгаа болцсон. Тэгсэн чинь нөгөө цаанаас нь тэмдэглэл өгөөд одоо энэ хүнийг оруулахгүйгээд тэг тэндээс ажилчдыг нь бариучлаа бичээгээр энэ төр шалгаа нэг тиймэрхүү аягуулсан нэг детектив сохиол шиг тэрийг би уншаад айгуу нэрээ хойд төвшин талархаад ямар хуу одоо тэр бизнесийн салбарт гэж юм уу хууль бус үйлдэлүүд яаж гардаг вэ гэдгийг маш сонирхолтойгоор харуулсан байдаг. Тэгээд тэр хүний нэг бас надад таалагдсан аавштай нэг юу гэхээр Магнитскийн акт гэдэг юм гаргасан ба. Тэр нь олонгууд тэр Hermitage Fund-д ажилладаг байсан Хягтлан бодохын нэрээр нэрлэгдсэн. Тийм. Тэр хүн болохоор нөгөө тэр залууч нь баг байцаасаар агаад баг. Мань хүн өөрөө ингээд эх Оросоос гаргая гэдээ бүгдэн гаргасан байл гэсэн чинь мань хүн би Орос эхондоо хайртай. Ороос эхондоо гараагүй тийм. Тэнгүүд тэр хүнийг баривчлаад одоо магадгүй Эрдэнэт шүүгээд тэр хүн шоронд тасарсан байгаа байхгүй. Тэнгүүт нь тэр Hermitage Fund-ийг үүсгэн байгуулагч тийм Америкт лобби явуулаад тэгээд конгрессор тийм Magnitsky Act гэдэг тийм тэнгүүтээ нөгөө нэг Оросын олигархууд буюу гадаадд хөрөнгөө байршуулдаг үйл хөдлөх хөрөнгө хөдөлж авдаг хүмүүсийн хөрөнгийг зарцаацсан. Буюу тэр хүмүүс тэр Америкт байгаа хөрөнгөө ашиглах тийм боломжгүй болгосон. Ер нь бас сүрсэн базаа хийлгсэн байж тийм. Тэгж нөгөө тэмцэж одоо үр дүнд хүрсэн. Тэгээ тийм болохоор нөгөө Путин маш дурггүй гэх юм уу. Тийм их сонирхолтой юм байлээ. Зөвхөн би тайлбарлаж байгаа дутууд юм гэж байна. Тэр ном өөрөө асар судалгаатай ч юм уу хийгдсэн. Тэгээд бичлэгийн хэлбэр амар сонирхолтой. Яг ингээд тийм атлет зохиол уншиж байгаа юм шиг. Тэрнээс бас би нэлээд төвшин талаарх зарим нэг одоо мэдэг байсан ойлголтуудаа баттгаж бас айгүй өөрөөр харж ирсэн шүү нэрээ. Тэрнээр бас одоо бид нар яагаад ч бол ардчлээ одоо чөлөөт нийгэм зах зээл байх хэрэгтэй юм бэ гэдгийг үнцнийг бол тэр номыг уншиж байхдаа айгүй ойлгосон. Тий. Нэмэх юм уу? Гэтэ яг хаа бас одоо нөгөө Оросын талаар бол нөгөө юу гэдгийг хүчтэй өдөртөгчтэй байна тий. Төрн хүчтэй байна. Тэргээл тий. Гаднаасаа бол одоо тэгж харагддаг шүү дээ. Ер нь уусаа тийм ч одоо сурталчилгаа маш хүчтэй явуулдаг тий. Одоо Путин нэг сурталчилдаг. Гэхдээ дотор яг Оростой амьдарч байгаа хүмүүсийг нь харахаар бас өөр үзэл бодолтой байдаг тий. Тэгэхээр бас нөгөө зөвхөн одоо юу гэдгийг гаднаас харагдаж байгаа ч гэдэг юм. Яг мэдээж Путин бол бас мундаг өдөрдөг ч тий. Улс орондоо бол үнэхээр бас юу гэдгийг Оросыг бол одоо 90-ад онд ороо босгоо байхад нь тий. Одоо мафиуд, олигархууд бас одоо нэг Оросыг одоо ингээл бас хүчнэдээ л одоо юу гэдгийг тий. Юмнуудын одоо зөвлөлтийн байсан том үйлдвэрүүдийг зараал одоо юу гэдгийг ингээл ер нь бол Оросыг зарж ирсэн шүү дээ. Тэр үед нь бас ингээд хүч цан гараар барьсан энэ төргээд авууштай юмнууд бас байдаг баг.
Гэхдээ бас нөгөө талаараа хүний эрх мэрх гээл те. Бас асуудалтай. Тэгэхээр яг одоо энэ яг харц цагаан тийм асуудал биш л те. Гэхдээ яг Оростой харьцуулахад одоо манайх бол бас одоо юу гэдгийг ерөнхийлөгч нь өөрийгөө насан турштай ерөнхийлөгч байх тийм хууль батлаагүй л байхгүй те. Тэгэхээр тэр бол тэр гэдгийг манайх бол бас даваа талтай гэж бодож байна. Тэгээд Тийм. Оросыг ч бас задлах гэсэн тийм юу барууны бодлого бол Оросыг одоо хүчгүй байлгах гэх юм уу те. Тийм бодлого бас мэдээж байдаг те. Нарийн ширээ юм мэдэхгүй байна. Гэхдээ яг бид нар нөгөө нэг хөрш урсгал тусгаар л одоо Хятад Оростой харьцуулж үздэг боловч улс төрийн тогтолцооны хувьд бол шал 3 өөр газар шүү дээ. Тэнд одоо шилдэнд ерөнхийлөгсөн засаглалтаа тэнд нэг намын тогтолцоо Монгол бол парламентын засаглалтай ардчилсан ус гэдэг. Тэгэхээр нөгөө нэг нэгдүгээр сая Батагийн хэлдэгчлэн бид нар гаднаасаа харагдах байдлаар нэлээд их төгөндөө байж магадгүй Орос хүмүүсийн амьдрал яг ямар гэдгийг мэдэхгүй ш. Нэгдүгээр хоёрдугаар харьцуулах гэхээр ингээ уусаа улс төрийн засаглалын хувьд ч тэр нөхцөл байдал арай өөр өдөг болов уу Монгол Орос Хятад бүгд л өөр ах. Тийм тэгж бодож байна. Ялгуун чиний үед ер нь хоёр хөршихээр ямар хуу юу ер нь төсөөлөгддөг байж байгаа юм. Энэ Орос Хятад руу энэ явж байсан уу? Би Хятад сурж исэн. Тийм. Орос гэхээр бабушка нэг тийм намхан чулуун байшин. Машин нэг тийм л бодогдсон шүү дээ. Хятад гэхээр тэгэл нөгөө алтарт мундаг хятадч. Би хятадд дуртай болохоор. Тэрийг айдуу зойд илэр хэлж дуртай. Айлаа шүү дээ. Чи хужаа юм уу? Тэгээ яг нөгөө өөрөө очиж үзээд яг тэр хүмүүсийн амьдралын хэв маяг энэ төрлийн харангууд хүн шал өөр мэдрэмж төрдөг л ахтай. Очоод нүдэр үзэх айгүй өөр штэ. Тэгээ би бас 2 удаа Хятад руу Шанхай руу нэг явжсэн, Ланзао хот руу явжсэн. Үнэхээр бас суралцах юм айгүй ихтэй л юм байлээ. Би тэгэхээр басж бас туулахгүй юм санагдсан л та. Бид айгүй нөгөө хуулиа шил history түүхээрээ бид нөгөө нэг айгүй тийм дургуй штэ угаасаа тий. Гэхдээ бид нар одоо бол ингээд бид нар нөгөө нэг байттай байлдаг ч юм уу тийм юм өнгөрсөн бид нар харин ч тэднээс суралцах хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтэй. Эсвэл тэрнээс илүү зах зээл ч юм уу те. Худалдаа 8 хийх хэрэгтэй те. Том зах зээл шүү дээ. Нэг тэр бум гэж ярьдаг. Дэлхийн хамгийн том зах зээл шүү дээ. Тэгэхээр магадгүй бид нэр тэр талын илүү давуу тал болгож өөрсдөө аштаар хөрвүүлж болох бол бас тэгжэл боддог та. Сая ялгаа юм хэлж байсан. Би зүгээр Хятад Орос гэхээр нөгөө сая улс төрийн талаар амар ярьсан. Тэгээд би одоо тийм мэдгүй гэж хэлчихсэн. Түрүү нөгөө подкаст эхлэхэд та хоёр ярьжсэн шүү дээ. За одоо ингээд сонгуул гэдэг энэ одоо уйдгартай одоо хүмүүсийн хүлээж залуучуудын хүлээж авах байгаа сэдвийг одоо өөрсдөд нь таарсан сонирхолтой хэл рүү нь хөрвүүлж одоо контент хийж ийн гэж шүү дээ. Энэ талаар авалцаач. Яаж одоо хийхээр сонгуул гэдэг сэдв сонирхолтой болоод байна. Би нэг ажиглахдаа хэлбэр талаас нь бас нөгөө нэг хэлж байгаа хэллэг талаас нь хоёрдугаартаа аюу анзаараад байгаа гэж хийж байгаа юм шаардсан. Би яг нөгөө нэг энэ UB Life дээр гарч байгаа дийлэх одоо надад нэг саналтай холбоотой нийтлэлүүдийг бичихгүй байгаа л да. Одоо манайхан чи хөвчлэн нөгөө сэтгүүлч нар игээд явцдаг шүү дээ. Гэтэ нөгөө тэдний анзаарахаар одоо чинь манайх мэдээнийхээ cover зураг дээр нь илүү creative нөгөө одоо ингээл дизайнер маань гоё зурж мураал гэдэг ч юм уу те ингээд гоё үзэмжтэй аль болох текст багтай. Тэгэл одоо зарим нэгэн заавал уншихгүйгээр хараад ойлгочих юм ингээл гоё зурагжуулаад видеожуулаад гэдэг ч юм уу. Тиймэрхүү хэлбэр талаас аягүй их сайн анхаарч хийдэг юм шиг хийж байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд хэл талаас гэх юм бол арай илүү энгийн яриагаар гоё тайлбарлаж өгч байгаа юм шиг санагдсан. Зарим нэгний аль биесны тайлбарууд амар гайтай ч тийм юу гэдэг. Би бас ялгуунаас сурсан гэсэн нөгөө нэг бид нар өөрсдөө сэтгүүлч ингээ бичгтээ их л ойлгомжтой бичиж гэнэ гэж бодд юм байна л та. Тэгсэн чинь биднэрт айгүй энгийн тодорхой санагддаг юм. Энэ хүмүүсийг айгүй хайр сонсогдд юм байна л да. Тэгээ сайхан би нөгөө сонгуулийн тойл бичиг гэдэг нэг жижиг нийтлэл гаргасан. Тэрэн дээр ойлгонгууд тойл бичиг сонгуул ус төртэй холбоотой үг хэллэгүүдийг тайлбарладаг. Царцаа гэж юу юм? Намын сунгаа гэж юу ингээд би миний нийтлэлээ бичгээд хамгийн одоо редакцид хамгийн бага одоо насаар бага хүмүүсээс асууж байгаа байхгүй. Чи намын сунгаа гэж мэдтгүү гэсэн чинь ялгуунаа юу ч ярьсан чи юу гэж төсөөлж байсан. Өмнөх өдөр нь би найзлуутаагаа яг ярьсан байсан байхгүй юу. Бид хоёр хоёлаа ингээд тоолоо игээ байж байхдаа мэдээ үзчихсэн байхгүй юу. Тэгсэн чинь маа найзлуу надаас асууж явах намайг сэтгүүлчээр ажилтсан болохоор надаас асууж байгаа штэ. Хүй энэ намын сунгаа гэхээр яадаг юм бол гэсэн юм би бодож бодчихсон. Эхлээ сонгуул болоод тэгээд дараа нөгөө хэрвээ ингээд одоо болохгүй тэгээд сонгуул шийдэгдээгөө тэгээ ээжсэн чинь дахиад сонгуул болох хэрэг гараад
Тэгээ нүг сунгаад тэгээ дараагийн барах хүнийг хэлдэг юм болов. Гээ зүгээр нь сунгаа гэдэг үгээр нь тайлбарлаж байгаа байхгүй. Тэгээд маргааш нэрч зулаач надаас тийм асуугаад тэгээ би бүр тэрийг ярьж өглөө. Тэгэхээр нөгөө нэг бид нар нөгөө оролцож шахаад байгаа мөртлөө цаад утга учрыг тайлбарлаж өгөхгүйгээр шахахаар ингийн юм дээр залуучууд бүдэрч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг та нар мэдэхгүй байна гэх биш тайлбарлаад өгөх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс за ийм учиртай юм байна гэх. Тэгэхээр ийм жижиг юмнуудаас эхлээд тэр үгийг айгүй ингийн сайн тайлбарлаж өгөх юм бол хүмүүс дараа мэдээ үзээд нөгөө уншиж юм дээр чинь сунгаа гэжсэн ийм юм тарсаа гэдэг чинь ийм юм байна. Сонгуулийн хар машин гэдэг чинь ийм утга учиртай юм байт юм гэдэг ч юм уу. Ийм жижиг зүйлсээс эхлээд хүмүүсийн эхлээд бид нар нөгөө нэг оролцоорч ихэ шахаас өмнө нөгөө мэдээллийн тэгш байдал буюу гарааны адилхан мэдээлэлтэй зөв ойлголттой байх тэр боломжийг нь хангаж өгөхөнд бол мэдээллийг илүү тайлбарладаг, энгийн болгодог, зурагчилдаг, вижюал болгодог ч юм уу те. Мэдээж үзэхэд бас сонирхолтой буюу entertainment бас байх хэрэгтэй. Ялангуяа одоо сүүлийн үеийн залуучуудын авж байгаа мэдээлэлтэй тавьдаг гол их сурвалж бол маш өндөр байх хэрэгтэй те. Сонирхолтой одоо фан ч юм уу ийм олон нэмийг зэрэг хослуулж тэр хүмүүсийн шаардлага хангадаг учраас зүгээр нэг утгатай мэдээ шийдэж өгч уншаарай гэх юм бол угаасаа хинж уншихгүй. Тэгэхээр тэднийг давхар entertainment хийдэг, мэдээллийн нас өвдөг. Гэхдээ бас ингээд уншиж ойлгоход нь төхөмтэй байлгадаг. Энэ олон зүйлийг нэг доор цогцлоож байж тэр контент хүрхстэй хүмүүстэй хүрэх байх гэж бодож бид нар юм хийдэгтэй юм. Одоо угаасаа нөгөө хүмүүсийн яг анхаарал хандуулах тэр хугацаа нь асар бага болсон шүү дээ. Маш их хэмжигддэг. Тийм мэдээллийн бүр юм бөмбөгдөлт тон те бүр ингээд амьдарч байгаа хүмүүс чинь те одоо юу гэдгийг ингээл бидний анхаарлын төлөө ер нь алаан болж байгаа байхгүй те. Тийм тэгэл одоо ингээл манай бас ингээд бид нар өөрсдийнхөө тавьсан бичлэгүүдийн юг одоо энэ тоон баримтуудыг харангуут эхний 3 секунд үзэж байгаа шууд ундаг ингээд юм бууралт харагдаж байгаа байхгүй. 3 секунд хараад тэгэхээр хүмүүс бүр тийм контент сэтгэл төрүүлэх хэрэгтэй болж таарч байна. Тийм эхний 3 байж. Тийм бүр ингээд амар одоо анхаарлын барах хэрэгтэй. Тэр нөө фэйсбүүкээр явдаг рекламууд яг тэр тал дээр амар сайн ажилтдаг шүү дээ. Яг нэг юм хальт нүцгэн хүүхэн харуулсан шууд араас нь тоглоомны реклам гарч байгаа. Барьж авах тал дээр аюул. Тийм. Сая би гэхдээ нэрийг санахгүй бас нэг англи хэл дээр нэг подкаст сонсчихсан дээр нөгөө attention гэдэг юм их чи одоо анхаарал бол шин зууны одоо мөнгө тэмдэг буюу шинэ мөнгөний нэрсгэрт хүмүүсийн анхаарал дээр л тэр бизнес хийдэг орлого олдог юм явагдаж байна гэдэг тийм сонирхолтой бас би подкаст сонсчихсан юм. Тэгэхээр яг анхаарал татахын тулд бас те хүн юунд анхаардаг вэ? За үнэхээр одоо өөрт нь хэрэгтэй гэдэг те ийм гоё мэдээллүүдийг анхаарах уу? За ингэ ширийн дээр тавьсан байна те. Тэнгүүт одоо юу гэдэг өөрийнх нь тэр шунлыг хөдөлгсөн ч юм уу те. Дур хүслийн өдөөсөн ч гэдэг юм уу. Эсвэл ингээд нэг юм хэрүүл уруулч гэдэг юм уу те нэг юм ингээд амар нөгөө нэг цос өөргсөн юмнуудад илүү анхаарат байгаа байхгүй те. Яг хэрэгтэй гэсэн мэдээллээс илүү яг хүний нөгөө инстинкт угаасаа байглаасаа одоо аюул ирж ийнэггүй шууд анхаарал нь тийшээ явдаг те. Зугтах хэвээр эсвэл одоо яах хэвээр те арга хэмжээ авах уу гэд. Тэгэхээр яг нөгөө тэр одоо бүр бидний нөгөө одоо эртний тэр одоо юун дээр байгалийн инстинктэн дээр л ер нь суурилж яваад байгаа. Тэгээд ингээд Facebook дээр харангуут жишээ те одоо юу гэдгийг нэг сенсац гэж яриад байгаа шүү дээ. Амар олонний анхаарлыг татсан тэр одоо юу гэдгийг сөрөг мэдээлэлч гэдэг юм те. Энд ийм болчихлоо, энд ийм муухай юм болчихлоо гэдэг хүмүүс тэрийг илүү тэнд одоо анхаарал хандуулж тэн дээр одоо юу гэдгийг реакц те хариу үйлдэл үзүүлдэг эсвэл төв байдаг ч гэдэг юм те. Тэгээ тэр нь нөгөө Facebook-ийнхаа алгоритм гэж цаанаа одоо эн чинь бас нөгөө нэг аль мэдээллийг масар олон мэдээлэл байгаа болохоор Facebook гэдэг одоо энэ юу чинь те одоо энэ систем чи өөрөө нөгөө нэг энэ алгоритм дээр суурилж тийм алгоритм дээрээ суурлаа тэр нь одоо илүү юу авсан лайк авсан илүү шеэр авсан илүү комент авсан ч гэдэг юм уу те илүү удаан үзсэн юу пост бичлэгүүдийг илүү олон хүнд харуулдаг те яг ингээд юу авахгүй анхаарал сайн татчих чадахгүй байгаа юмнуудыг ер нь ингээд бууруулдаг төгөх тэр цар хүрээг нь бууруулцдаг гэдэг нөгөө нэг хэдэн жилийн өмнө буюу одоогийн шиг ингэж их мэдээллийн тесрэлт болохоос өмнө хүмүүс мэдээлэл олж авахын тулд хүчин чармалт гаргадаг үе тэр мэдээллийг хайж олох тийм юм одоо илүү их зүйл үйл явцтай илүү их анхаарал одоо ач холбогдол юу гэдэг хүчин чармалт гаргадаг байсан бол одоо өөрлөө ингээд ирж байгаа түн түн мэдээллээс аль хэрэгтэйг нь авах вэ гэдэг сонголтыг хийх нь илүү одоо хүчин чармалт шаардсан тийм чухал үйл явц болж хороод байгаа байхгүй. Тэгэхээр бид нөгөө нэг оржиж байгаа юм болгоныг л аваад байвал угаасаа аюу хэцүү. Тэгэхээр яг алийг аваад алийг гаргах уу гэдэг шүүлтүүрээ одоо ухамсартайгаар шүүхгүй бол
тань руу орж иж байгаа мэдээлэл зогсохгүй таал зогсон тэрийг бол тэрэн дээр хүмүүс аюу ач холбогдол өгдөг байгаасаа гэж хүсдэг. Тэрнээс гадна би бас таагараас асуумаар энэ ер нь сошиал орчинд яг ямар их сурвалжаас яаж авдаг вэ ч юм уу тэр талаар ямар талтай авдаг вэ? Жишээлбэл ялгуун чи яг өөртөө хэрэгтэй мэдээлэлээ ямар платформоор авдаг вэ ч юм уу ямар хэлбэрээр илүү гоё байдаг вэ чамд жишээлбэл Гоё юм уу эсвэл бийтгдэг юм. Үгүй зүгээр өөрт хэрэгтэй гэсэн мэдээлэлээ авахдаа яг ямар шалгууруудыг одоо олчилдаг вэ гэсэн үг. Сүүлийн үед одоо ингээл нөгөө нэг янз бүрийн хүнсний хэрэглээндээ би одоо нэг тийм тэнцвэр тавих амьдралын шаардлага надад гарлаа л та. Хөл оройноос болоод. Тэгээд тийм амар их нөгөө нэг монгол хэл дээр айгүй жоохон монгол хэл дээр би мэдээлэл авахаар нэг итгэдэггүй болсон. Тийм болсон байлээ. Тэгээд одоо нэг юунаас болоод одоо нөгөө яагаад гэх юм зарим нэг сайтууд байдаг штэ. Одоо нэг болсон болоод юмнуудыг зүгээр нэг зүгээр сайхан бодлороо бичсэн байдаг тий. Зүр хүний бодол явж идэг тий. Ямар ч нэг юм шийдэх ухаан байхгүй. Тэгээд амар тийм юмнаас би мэдээлэл авчих удаа гэдгийг амар айдаг болохоор яг юу хэрэгтэй байгаа шууд ингээл хайгаал. Тийм нэг гуглцчихсан. Англиараа төгсөн үү? Тий. Та хоёр Бас яг ямар төрлийн мэдээлэл гэдгээс л хамаарч байгаа юм л да. Одоо энэ ажил мэргэжилтэй холбоотой одоо мэргэжлийн юм ярихаар бол яавалчгүй нөгөө яг судалгааны ажил хийн гэдэг хүний хэдэн оны ямар одоо аргаар хийсэн тэр судалгааны гэдгийг нь олж унших хэрэгтэй. Яг ердийн нэг юм миний сонирхсан мэдлэгийн асуудал байвал Google гэж яадаг. Тэгээ Google гэхдээ яг Википедиаг бол яг нэг чанар одоо найдвартай юм биш үү. Тэгэхээр аль болох тийм одоо олонний танил одоо тийм одоо баталгаажсан тийм вебсайтуудаас авахыг хичээдэг. Зүгээр яг Facebook гүйлгээд явж байхад одоо нэг тийм одоо скандал ч юм явж ивэл бол тэрийг би нэгтэлж ерөөсөө үздэг. Окей, тийм хэцүү юм байна. Окей. Тиймэрхүү байдлаар л авдаг та. Тийм миний хувьд болохоор яг ер нь хэрэгтэй мэдээлэл эсвэл зүгээр нөгөө entertainment-тэй юм тиймэрхүү одоо мэдээллүүд гэх юм уу те тэднэрийг ер нь ихэнхдээ YouTube-аар бичлэг хэлбэрээр үзэх туфта. Тэгээ бичлэгтэй бас ингээ гайгүй гоё харагддаг те. Одоо юу гэдэг нь бас одоо нэг юм цаг өрөөд байхгүй. Нэг олон зармаар оруулаагүй ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм байдаг. Entertainment яг өөрийнхөө яг дуртай тэр сэдв эсвэл подкастыг бол яг ингээд урт хугацаанд ингээ үзнэ. Яг хэрэгтэй мэдээллийг бол би ингээ аль болох багцлцсан тий хурдан хүргэсэн. Тиймэрхүү ер нь өөрийгөө ажиглаад авах тийм ингээд газ ингээл тий. За хурдан ярилтаа гэж. Цаг 2 цаг үзээс сухад хэцүү шүү дээ бас тий үнэ. Тийм болцсон байлээ шүү. Текстэр ч гэсэн уншиналтаа давхар одоо нөгөө баталгаажуулаад олон аль болох олон сайтууд руу бас орж үздэг. Тийм тэгээд тэгээ бас нэг юмыг бас сүүлийн үед ер нь жоохон яаж одоо давхар одоо нөгөө нэг юу боддог болоод байгаа. Ямар нэгэн одоо миний сэтгэл хөдлөлийг амар хөдөлгөөд байгаа мэдээллүүдийг бас жоохон юу болгоомжтой үздэг болсон. Яагаад ингээд намайг уурлуулах гэдэг юм ч гэдэг юм те. Эсвэл намайг нэг үйлдэл хийх гээд ингээд өдөөд байгаа тийм юу тэнгуут ингээд жоохон анзаараад за энэ яг би ингэх гээд байна гэж өөрийгөө бас нөгөө бас давхар анзаарангуудаа цаад одоо яг бас сонирхол нь юу байна гэдэг ч юм уу те. Нэг тэрхүү байдлаар бас боддог болоод байгаа юм. Жоохон шүүмжлэлцдэг юм аа. Тийм энийг би бадралч гэсэн сэтгэл зүйнээс тайлбарлах байх гэж бодож байна. Зүгээр миний уншдгаар бол нөгөө хүний айлгадаг ч юм уу одоо жигшүүрдэг ч юм уу тийм сөрөс сэтгэлбэрийн сэтгэл хөдлөл хүнийг одоо богино хугацаанд сэтгэл хөдлөлтөд автаж шийдвэр гаргах гэдэг айгу өвчтөй нөлөөдөг сэтгэл хөдлөлийн төрлүүд гэж ойлгодог. Тийм учраас тэр сэтгэл хөдлөл дээр нь толгуурлаж реакшн гаргаж авахын тулд учраас тийм одоо фейк ньюс гэж ярьдаг тиймэрхүү хуурамч ч юм уу мэдээллийг илүү эсвэл одоо зарим фактуудыг нь дүүйл гэж те яг 100% худлаа ш. Гэхдээ нэг юм misleading хийсэн. 40% ингээд нуун дарагдуулсан ч юм уу те. Нэг талыг жоохон барьцсан одоо дүүйлгсэн ч юм уу. Тийм мэдээлэлүүд их байдаг шүү дээ. Тийм. Тэг паник нөгөө нэг buying гэдэг бид нөгөө юм бодлож авдаг шүү. Тэр чинь ч гэсэн хүмүүсийн яг тэр сэтгэл хөдлөл дээр нь тоглолт хийж үйлдэл хийхэд нь бүр хүртэлх хэмжээний тийм одоо юу гэдэг үр дүнд хүрэж байгаа нэг хэлбэр мөн болов уу гэж бодчих. Нөгөө ийм loss aversion гэдэг яг нэг юм одоо хүний тийм айгу том механизм байна л да. Одоо ингээд за энэ хоёр тэнцүү 50% боломж байлаа гэж бодъё. За 50% нь би аавн 50% нь алдна. За тэнгууд намайг годамжинд явж хад та нар ингээд за чи одоо тоглоом тоглоод 50% хожин 50% алдна гэхэд бол би тоглохгүй. Ягаад гэвэл 50% алдах магадлал хүний хувьд 50%
50% гэж харагддаг байхгүй. Бүр хамаагүй их харагддаг. Одоо хожоог нь бүр 2-3 нуугалж ижил хүн тиймд ордог. Тэгэхээр хүн одоо алдах гэдэг юмнаас илүү байдаг. Яг сэтгэл зүйчд олон төрлөөр тайлбарладаг юм билээ. Тэгвэл надад бол хувьслын одоо тайлбар нь илүү одоо оновчтой санагдаад байдаг. Яг тэгэхээр хувьслын явцад хүн одоо энэ стресс буюу одоо стресс гэдэг чинь ерөөсөө л одоо заавалч бухимдах гэсэн үг шүү дээ. Бүх төрлийн стресс. Тэгэнгүүт одоо яг юм таагүй зүйлүүдэд илүү одоо ингэж ач холбогдол өгөх нь бол яг амьд үлдэхт нь илүү тусалж исэн байгаа юм л да. Жишээ нь одоо яг тэр юу эсгэрсэн чимээ гарав, юу архирсан чимээ гарав гэж анзаардаг те. За магадгүй допамины тал дээр одоо таатай мэдрэмж өгдөг тийм юм зүйлүүдэд анхаарал өгдөг байсан. За магадгүй эргэгчин одоо нөгөө эргэгчдэг сөргөр амьдарч байгаа шүү дээ. Эргэгчин хүмүүс нь одоо ангийн мах авал ирэхэд бол тэнд бүгдээрээ баярлал ажил төрөлтэй болоод эхэлж шүү дээ. Одоо арилгаж байгаагаас эхлэв. Тэгэнгүүт тэрнээс илүү юунд анхаарддаг вэ гэвэл өөр сүргийн эргэгчингүүд ирээд одоо ингээд одоо маргалдаанд өрчлөлтөн үүсэж штэ тэ. Тэгээд одоо тэнцэнээр ихэвчлэн ер нь аллах болно. За ихэнх эргэгчингүүд үхэн. За ялсан талынх нь бос бүх эмгэгчингүүд авдаг. Ер нь бол ийм механизм байгаа да. Тэгэнгүүт энэ бол ерөөсөө яг амьд үлдэх одоо эсхийн талаар учраас энэ тал дээр маш илүү одоо анхаардаг. Одоо хүмүүс бол ер нь анзаарчсан ямар ч төрлийн хүн байсан годомж нэг 2 хүн ирэлдэдэж гэд нэг юм ихтэй анзаарсан зогсож байдаг. За эсвэл одоо сошиалар гүйлгэж байхдаа одоо магадгүй нэг 2 одоо олонний танил хүн хоорондоо ингэж тэгэж хэрэлдэжээ гэсэн юм бол яалтч ингэж тогтож үзчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэр бол ген суусан нөгөө юм зөрчил маргааны гинт ингэж тогтож одоо нөхцөл байдлыг анзаарах гэдэг юм байж байгаа юм. Яг одоо цагт бол тэрийг үзэх нь ач холбогдол болчиход байна. Тэгэхээр нөгөө дээр үдээс survival instinct нь одоогийн нийгэмдэр эсрэгээр бид одоо аюу болохоос илүү гай болоод байна. Тий бас нэг ажил гаргаж. Тий яг нэг хэрэггүй байгаад байна. Тэрийг бас хүмүүс аюу ашиглаад байна. Өдөр тутмын зүгээр 50 одоо тий нэг одоо манай дайчин болоод байгаа шүү дээ. Тий. Тэрийг ер нь аюу сөргөөр ашиглан. Ер нь түүхэнд аюу олон удаа ургуулсан тохиолдлууд зөндөл байдаг л та. Одоо жишээ нь улс орныг одоо дайнд оруулах тий. Дайн одоо өдмөрөө шүү дээ тий. Нэг улстай одоо за тэр улсад ингээд нэг юу гэдэг чи миний хүсэж байгаа нэг алтны урах алттай ч гэдэг юм эсвэл төмөртэй эсвэл одоо газрын тостой ч гэдэг юм уу тийм улс руу одоо ингээд дайрахын тулд одоо юу гэдгийг надад дайрах шалтгааг олдохгүй байх юм бол нөгөө улс орн ард иргэд өөрсдөө яг юусаа дайн хий гэж бүгдээрээ одоо тэр юу санал нэгдэжиж гэх юм уу тэгжиж одоо ер нь дайнд одоо оролт юм байна л да. Тэгэхгүй бол одоо зүгээр очиод тэднийг алаа гэх юм бол за юу яриад байгаа юм. Би надад зүгээр байлгаач. Би зүгээр амт би яхаараа гимгүү хүмүүсийг алах хэрэгтэй юм ч гэдэг юм тэр тиймэрхүү байдлаар нөгөө хүмүүсийг одоо зүгээр жирийн юун дээр ч гэсэн нэг юм жижиг юун дээр одоо төвшин ч гэсэн тэр намайг зодчлаа одоо тэр очиод бүгдээрээ яаж гэдэг юм уу нэг хохирсон болж одоо эсвэл тэр юуг ингээд худлаагаасаа үүсгдэг ч юм уу. Тиймэрхүү бас жишээнүүд байдаг шүү дээ. Одоо хоёулдааны онол гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр бас нөгөө маш их одоо юу яатсан хохирол амсцсан одоо буцаага төшөө авах хэрэгтэй байдаг гэсэн тиймэрхүү бас сэтгэл зүй үүсгэж одоо яадаг юм бэлээ л дээ. Тэгэхээр ер нь сонгуулийн үеэр бас ер нь сэтгэл зүйн хувьд нэг юм нэг галзуу болгоноор яваад байгаа юм шиг тэгээд доошлал нэг ингээл үзээ ядаад нэг хайрлал ингээл маш их юм болж байгаа юм шиг санагдаж байна. Ер нь та бас яг энэ тал дээр ер нь ажиглаж байна уу? Ер нь тэгдэг шүү дээ. Ямар сонгуул алганаар л хүчин зүйлүүдийн бас ажиллаад байна. Ямар тоглогч нар байна Ялгуун чам сонгуулийн үеэр сошиал руу орох хүсэл хэрэгтэй одоо багасдаг уу юу нөлөөлдөг үү чи дээр нэг сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлт орчдөг сонгуулийн үеэр? Ер нь аль яг нэг Facebook-ийнхаа хэрэглээг амар таны гэж тандгүй хэрнээ би өөрөө тандсан л хэдий. Них амар скролтгоо болцсон байдаг. Тийм тэгээд нэг хэсэг айгүй сонгуулгүй байж ийснэ. Өнгөрсөн жилээс би тэд айгүй сонгуул гэдэг шүү дээ. Тэгээд өнгөрсөн жил 2 сонгуул болцсон. Ер нь аль сонгуулаас жоох уйдж байгаа ах гэж бодож байна. Би ч гэсэн өөрөө жоох уйдж л байна л да. Гэтэ нэг өөрөө тэр дунд ажиллаж байгаа болохоор гайгүй. Гэхдээ манай үеийнхэн жоохон тэгж байгаа болов гэж бодож байна. Анзаарч байна. Тэгээд яг нэг сонгуулийн үеэр нэг тийм болчтой шүү дээ. Манай найзуудлаа нөгөө одоо нэг тийм хоорондоо нэг тийм өөрийгөө ингэ тийм амар хамгаалаад байгаа юм шиг юм сэтгэл зүйтэй болчдөг. Тэгээд тийм ингэ амар зүгтдэг. Тэгээ би ингээл нэг яг нэг жоохон мэдээлэл энтертэй орхоо ажилтдаг болохоор гэдэг ч юм уу зарим нэг найзаасаа нэг гуйх мөх юм гарна л да. Нэг ингээд гөрч тэгээд өгч гээд тэнгөөт ингээл гой надаас зүгтаал. Тэгэл би чи ингээл тийм януулал хаяа. Тэгэхээр айгуу тэд найзуудаасаа амар тийм юу мэдрэмж авдаг.
Ямар юм хамгаалаад байгаа өөрсдөө нөгөө нэг сонгуул хин нэгэн тал гэж харагдчих вэ? Сонгуульд дуртай тэнэг багийн болоод харагдчих вэ гэдэг нэг тийм кул байдлаа алдахгүй бай гэж амар хичээдэг. Би болгонгууд сошиал дээр их өөр хэрэглээтэй гэжтэй нэг тийм идэвхтэй биш байдаг л яг үнэхээр миний Facebook дээр нэг 200 найз л байдаг. Би хизээж паблик тохиргоо хийж байгаагүй. Ямар их юм. Миний Instagram хаяг бол миний сэтгүүлчийн автораар явдаг уу юу одоо миний нэрнээс өөр ч юм уу те. Яагаад гэхээр надад бол би нөгөө юу гэдэг нь одоо энийг одоо юу гэж тайлбарлах сайн мэдгүй. Гэтэ би нөгөө яг нэг хувийн хэрэгээр ашиглахаасаа илүүтэйгээр ажиглалт илүү хийдэг юм болов уу? Ажлын хүрээнд хүмүүс яг юу гэдэг яг ямар сэдвүүр шуурчин юм уу? Ямар хариу реакц үзүүлж байна? Таны профайл зураг цэцэг үү? Миний бол зургаар явж байгаа тийм. Гэхдээ нөгөө нэг би жишээлбэл өмнө нь өөр телевиз одоо би ийг л ажилладаг гэсэн л да манайх бол цэвэр мэдээний сууг шүү дээ тийм. Тэгдэг байхдаа би Twitter ашигладаг байсан бол сүүлийн 3 жил рүүсээ ашиглахаа болцсон юмсан. Тэгэнгүүтээ яг сайн ажлын шаардлага буцаагаал нээжлээ л да. Яагаад тэгэхээр Twitter дээр орсдог, Instagram дээр орсдог, Facebook дээр орсдог мэдээлэл миний хот бүгд амар өөр учраас зүгээр Twitter бол нэлээд мэдээлэл хурдтай одоо дамжуулдаг нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө нэг арай илүү өөр зүйл ярьдаг гэх юм уу? Одоо миний Facebook дээр бол найз нөхөд ч юм уу миний арай өөр дотны хүмүүсэд бол Twitter дээр би хэнийг ч хамаагүй дагаад шал өөр хүний үзэл бодлыг сонсох тийм одоо өөртөө боломжийг олгож байгаа юм уу? Яагаад гэхээр одоо нөгөө сошиал орчин чинь түрүүн батасаа хэлсэн алгоритмоор буюу миний нөгөө харахыг хүссэн юм гэл харуулдаг байгаа шүү дээ. Тэгэнгүүт би жишээлбэл харахыг хүссэн юм хараад одоо зөвхөн санал нийлдэг хүмүүсийнхаа имийг л уншаал яваад ангууд нэг юм бөмбөлөг дотор орчт юм байна да фильтр бабл гэж нэрлэдэг. Тэр нь болохоор сошиалын нөлөөгөөс технологийн нөлөөгөөс дээр хүмүүс ингээд өөрийн мэдлгүй юм өөрийн гэсэн хүрээлэл үүсгэждэг. Тэгээд өөрөөсөө өөр үзэл бодолтой өөр одоо хандлагатай хүмүүс рүү орж чаадаг ч үү тэр угаасаа ньюсүүд нь ингээд огтлолцдог ч болчихно. Тэнгүүт чинь айгуу тийм одоо юу гэдэг нийгмийнхаа харж байгаа байдал нь нэг жижигхэн л хэмжээтэй байгаад байна л да. Жишээлбэл өнгөрсөн сонгуулиар залуучууд ингээл бүгдээрээ амар их идэвхтэй байсан шүү дээ. Бүгдээрээ саналаа хуваал дээлэн усаал ингээл лсэн чинь яг үнэндээ тэр хүрээлдээ чиний л хүрээлэл тийм байсан болохоос тэрнээс гадар шалаа өөр байсан бас байгаа байхгүй зарим хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр бид нэг нийгмийн бодитоор харахын тулд магадгүй заримдаа ингээд өөр үзэл бодолтой, өөр хандлагатай магадгүй чиний үзэн яддаг ч хамаагүй тийм хүмүүсийг сонсох ч юм уу, ажиглах ч юм уу, тэндээс дүгнэлт гаргаж иж нэг хэсэг хүмүүс нь ингэж бодоод байгаа маань гэдэг тийм дүгнэлтийг хийхэд арай илүү хүнтэй болж өгдөг. Тэрнээс биш комфорт зондоо өөрөө дуртай юм үзэл зөвхөн өөрт таалагддаг юм сонсоод байх юм бол чи өөртөө нэг хий хоосон орчныг үсгээд байгаа юм шиг л санагддаг. Тэр утгаараа би илүү нөгөө нэг Twitter-ыг одоо тэр утгаар ашигладаг юм уу? Бас өөр. Тийм. Өөр одоо хүмүүсийн санаа бодлуудыг бас харах гэж тий. Тийм. Тэгээд мэдээж тэр хугацаанд жишээлбэл би хүмүүс надад таалагдахгүй байж болно. Гэхдээ би тэрэн дээр реакшн өгöd зүгээр л өөр үзэл бодолтой байгаа маань. Би энэ хүнтэй санал нийлэхгүй байгаа зүгээр санал нийлээд заа гэж цаашаа тавьчихдаг. Тийм л байдаг байгаа. Тэр нь мэдээж юу бол та нэг янз бүрээр хэлж мэлээл ингээл ахаар чинь хүмүүс явандаа өөрөө үзлээ одоо илэрхийлэхэ болчин тий ямар нэг хэлбэрээр айцтай болчих. Тэгэхээр бид нэр өөрөө эрхээ эдэлж ин гэж бус хүмүүсүүд рүү дайраад давширлаад байж бас болохгүй л хэл та. Тэгж боддог. Харин тий яг тэгтийн зарим хүмүүс Монголд ардчлал тохирохгүй энэ гэж ярьж байгаа. Тийм бол би сонсч байсан. Тэ одоо юу гэдгийг айлд аав хүний эсрэг одоо жоохон хөвгтөнд ингээл дуграад идэг гэдэг ч юм уу те. Тэгэхээр бас яг тэр бас хэд жоохон тойсэрсэн юм шиг санагддаг л та. Тэ ардчлал тохирохгүй гэдэг яг бид нар ардчлалаа сайн засаал явах хэрэгтэй л баг л та те. Яг зөв буруу гэх жаашин ер нь энэ системийг бидний төлөөлөл үйлчлээд явж байгаа хэрэгтэй шүү дээ те. Тэгэхээр нөгөө яг энийгээ бас буруугаар ашиглаад байна уу яагаад байна энийг бас нөгөө дотор нь байгаа оролцож байгаа тэгээ иргэд бид нэр өөрсдөө бас энийгээ юу гэдгийг залруулахын төлөө одоо боловсралтай мэдлэгтэй байж оролцоотой идэвхтэй байх хэрэгтэй баг л та. Тэгэхгүй тэгэл за одоо энэ томчууд юм ярьж хахад би одоо тод ийж гэдэг юм уу те бас хэд тийм байвал бас тэр томчуудыг бас биднийг бодож байгаа юугүй те яг гэл ингээл бодоол үзгээр бас тодорхой хэмжээнд бас өөрсдийн юу адилхан л бид нар бас ингээл хариуцлага өгөөрөл тэг гэр бүлтэй ингээл бас л ирээдүйд одоо энэ улсад амьдрна гэсэн хүмүүс байгаа юм чинь те. Тэгэхээр энийг аль талаас нь л бодох хэрэгтэй баг. Тэгээд арчлал бол угаасаа төгс систем биш.
Тэгээ ямар ч систем ер нь төгс биш л те. Тэгээд энийгээ бас бид нар аль болох өөрсөндөө сайхан байлгахын тулд те. Тэгээд бас улс их орноо бас юу байлгамаар шүү дээ. Юу гэдэг юм. Эрхчлөөтэй байлгамаар байна те. Тусгаар тогтнолтой баймаар байна. Тэгээ тусгаар улс баймаар байна. Тэгэл энэ зүйлүүдийг бодохоор бас яалчгүй одоо жижиг ялангуяа манайх шиг цөөн хүн амтай те. Тэгсэн мөртлөө асар их баялагтай. Энэ улс орн чинь бас одоо бусад улс орныхны хувьд бол бас те ингээд нэг юм юу гэдэг чинь дээ те. Одоо нэг юм цөөхөн хүнтэй тийм баян орн шиг харагдаж байгаа шүү дээ. Тэгэл юу гэдэг өөрсдөө яаж хамгаалах уу? Одоо бусад ийм манайх шиг ийм цөөхөн амтай мөртлөө одоо тусгаар байгаад байгаа улсууд ер нь яаж одоо энэ хүчний том хүчнүүдийг ингэж тэнцвэржүүлж оршин тогтноод байдгийг те. Тэр эдрийг бас ер нь залуучууд ер нь харах хэрэгтэй баг те. Тэгээд яг хөө тэгэл одоо Монголоос баг явна ч гэдэг юм. Тиймэрхүү юм сонсохоор бас их жоохон эмзэгэлтэй. Тэгээд би бас их орондоо жоохон ч гэсэн хайртай те. Хайртай. Тэгээд хүн ер нь хүүхдтэй олцохоор шууд ирээдүйдээ санаатай авах мэдрэмж бол шууд яс маханд нь мэдрэгддэг гэх юм те. Энэ хүүхэд юу одоо ямар нийгэмд амьдрах вэ? Би яаж энэ хүүхдийн амьдралыг айтайхан болгох вэ? Яаж одоо яг нэг амтналыг юу орж ирж байгаа байхгүй те. Инстинктүүд орж ирдэг. Тэгэхээр бас яг нэг эрт хүүхдтэй болсон маань бас яг тэгж нөлөөсөн л баг л та. Нийгмийн өөр нүдээр харахад туссан ба шүү дээ. Тийм одоо би багтаа бол ингээл хотод бол ингээл өвөл болгон утаатай байдаг гэсэн те. Тэгэл яг би бол баг байсан болохоор тэгэл хүүхд тоодгүй те. Зөвөр ингээл нэг тоохгүй өссөн. Тэнгүүд яг хүүхдтэй болгонгууд чинь за яг тэр бол миний багт байсан асуудал, одоо байсан асуудал те. Одоо ингээд яг өсөх үед байсан асуудал. Тэнгүүд яг би дараагийн үедээ яг тэр асуудлаа ингээд дахиад өвлүүлээл яг тэр асуудал дундаад ингээд хүүхдүүдэд төрүүлээл ингээд явахаар би яа энэний төлөө ямар нэг юм хийх хэрэгтэй гэсэн тийм бодол бас их орж ирсэн л дээ. Сайн нөгөө бата нэг хүний тухайс одоо Монгол юм байхсгүй гэл одоо юу гэдэг нь ерөнхийлөгчийн цэцгэлтэй байх хэрэгтэй гэдэг ч юм нэг тийм хэлж штэ тэ. Тэгээ би бас боддог л ингээд хүмүүс сошиал дээр байж боломгүй юм шиг тиймэрхүү юмнуудыг ярангууд яагаад хүмүүс ийм шал одоо бүр ингэ байж боломгүй тийм одоо юм бодож байна. Эсвэл яагаад би энэ хүнтэй огтоос санал хэлэхгүй миний юмтай ингэ нийлж нэгээл айгу бодохоор сэтгэл зүйн шинжилгээ айгу сонирхолтой. Тэрний гаргалгааг их сонирхолтой байдлаар тайлбарладаг юм шиг санагдсан. Би нэг сайхан Hidden Brain Facts Not Enough гэдэг нэг подкаст сонсчихсан байхгүй. Тэгэхээр тэгсэн чинь тэрэн дээр айгу сонирхолтой факт хэлж байгаа. Хүн ингээд ямар нэг юмны тухай одоо мэдээлэл авахдаа маш их олон төрлийн мэдээлэл авдаг учраас хамгийн амархнаар нь ял нэгэнд нийтэх одоо сонголт хийдэг юм байна л да. Тэгэнгүүт хүн залхуурдаг гэсэн үг. Залхуурангуудаа ингэцдэг өөрийнхөө итгэхийг хүссэн юмдаа илүү одоо ач холбогдлоо гэдээ магадгүй ингээд хоёр хүн ярьж байхад нэг нь чиний одоо зөвшөөрч байгаа хүлэн зөвшөөрж байгаа талд тарах юм бол би тэр хүн талд өөрийн мэдлэгийг орчдөг буюу тэр хүнтэй адилхан ижил бодол үн цэнтэй нийгмийн хөрөлөөр ахмад би тэрийг хүлэн зөвшөөрөх магадлал илүү өндөр байдаг гэж ярьсан. Тэгэхээр бид нар нөгөө хүссэн хүсээгүй факт гэхээсээ илүүтэйгээр айл одоо ихтгэл үнэмшлэр ойр санагдаж байгаа эсвэл өөртөө санал хэлж байгаа юмдыг илүү үнэн гэж хүлээж авах магадлал өндөр байдаг. Гисэн атлаа миний бодож байгаа юмыг миний одоо ингээд би нэг ямар нэгэн талаар үзэл бодол үүсгэсэн байгаа шүү дээ. Гэхдээ батагийн ч юм уу бодол үүс тогтоход чиний иргэн тойрны хүмүүс чинь чиний үзэл бодлыг шейп хийж өгсөн буюу нөлөөлсөн гэсэн. Аав ээж чинь найз нөхөд чинь хүрээлэл чинь тэгэхээр нөгөө хүний хүрээлэл ямар орчинд хичнээн хүнтэй ямар одоо боловсролтой гэдэг ч юм уу ямар орлоготой гэдэг ч юм маш олон хүчин зүйлээр одоо шалтгаалаад чиний үзэл бодол юунд итгэх вэ, юугийн үнэн гэж хүлээж авах гэдэг юм маш олон зүйлээс шалтгаалдаг юм байна л да. Тэгэхээр тэг би бодсон байхгүй. За тэгэхээр энэ хүний хүрээлэл нь бас нэг өөр хүрээлэл байсан учраас ингэж ботход хүргэсэн юм байна. Энэ хүн одоо тэнэг мангартаач биш те. Угаасаа л нийгмийн хүрээлэл төр орчин мэдээлэл авч байгаас олон зүйл нөлөөлчихтэй. Тийм учраас юм байгаа юм байна да гэж би бодсон. Тэгэл яхаа тэгэл магадгүй. Тэгэхээр хүн болгоны хүрээлэл өөр тийм мэдээлэл авч байгаа их сурвалж өөр гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаарт магадгүй би тэр хүний хүрээлэл рүү нэвтэрч чадах юм бол тэр хүний одоо үзэл бодол өөрчлөлтөд бас нөлөөлж болох юм. Гэхдээ тэр нь мэдээж хэр ойр байх вэ гэдэгс шалтгааллах юм шиг санагдсан. Чамд одоо жишээлбэл
Би ялгаанаас сонирхолтой хадагж хэний гэсэн юм чи илүү итгэдэг вэ ч юм уу ойртны хүмүүсээс яадаг уу эсвэл илүү хүлээж авдаг вэ? Ямар мэдээлэл чи энэ үнэн байна да гэж одоо хүлээж авдаг эсвэл энэ хүний ярьж байгаа юм зүг байна да гэж хүлээж авах хандлагатай байдаг вэ? Тухайн салбарын эксперт ч гэдэг юм уу те судлаач хүний үгийг илүү хүлээж авах. За тэгээл мэдээж эцэг байдаг ч юм уу нэг тэгээд дараалал явах та. Тийм тэгээд бас нөгөө эксперт гэж өөрийгөө бас бидний боддог. бодолд байршуулад байгаа бас тийм тал байгаа ш тэ. Одоо энэ сошиал медиаг ашиглаад одоо үнэхээр мундаг тийм мэдлэгтэй хүм гэхдээ сошиал медиа контент хийж чаддгүй тийм хүн байхад хажууд нь арай жоохон бага мэдлэгтэй мөртлөө сошиалыг үнэхээр ойлгоцсон тэ. Хүмүүст яаж хүрэх тэр сувгуудаа одоо хүчтэй ашигладаг тийм хүн бол одоо эксперт болоо тэр орон зайд байрчиж байгаа байхгүй. Тэгэхээр бас нөгөө экспертийг бас бид нэр бас сайн одоо яах хэрэгтэй. Нэхлэх хэрэгтэй. Тэгээ энэ үнэхээр эксперт мөн үү? Энэ хүн юу нь яаж мөнгө олдгийг те. Энэ биднэрт одоо өөрийгөө эксперт гэж ойлгуулснараа мөнгө олоод байна уу те. Үнэхээр зүгээр яг биднэрт боловсрал олох гээд ингээ те. Ингээд тийм сайн үйлсэн юм хийгээд байна уу? Тэгээ их тохиолдолд бол ер нь бол тэр бас ер нь нэг яаж мөнгө олоод байгааг нь харахаар энэ хүн зүгээр л биднэрт эксперт гэж ойлгогдож те тэгж байгаа цаанаа бас зарах юм зараад байна гэдэг чинь яаж баян болох вэ гэдэг ном зараад тэр номороо баяжсан тийм яаж баян болох тухай яриад баяждаг гэдэг. Тиймэрхүү. Тэгэхээр хинээс ямар хүн юу ярьж гин ямар яаж ярьж гин гэдэг нь бас тийм магадгүй бид нар нөгөө заримдаа хитрхи хэлбэртэн ч юм уу өөр юмднаа харал хандуулаад тэр цаад агуулгын бас сайн тэр бол тийм байгалийн бас нэг механизм те. Өсөө хүнөө хардаг шалгууруу тий. Магадгүй нэг зарим бас нэг сонирхолтой хүмүүс царайлаг хүн юм ярихаар тэр нь илүү гоё үнэн ч юм шиг санагддаг энэ төр гэдэг чинь тийм байдаг юм шиг л байдаг тийм үл одоо шүүгчд одоо хамгийн өндөр боловсралтай хүмүүс шүү дээ. Айлч нийгэм шүүгчд гэдэг чинь маш өндөр хадаа. Тийм яллагчд царайлаг байх юм бол арай бага л авдаг гэж байна. Яг адилхан кейс дээр. Тэгэхээр хүн бол логик юм биш сэтгэл хөдлөл юм байна. Их сургууль мургууд байхад ч тэр аягүй анзаардаг байсан л та ингээд яг ингээд мэддэг мөртлөө аягүй чимээг хүүхдүүд байдаг. Тэгсэн аягүй тийм лаг ярддаг хүүхдүүд байдаг. Тэгээ яг яаж юм тийм давцсан ихтэй хүүхдүүд байдаг л та. Тэгээ яг амар ихтэй ингээд яг ийм авторитар яриад ангууд хүүхдүүд итгээд байдаг за. Тэгээд нэрээ юу гэдэг яг really гэдэг хүмүүс радаа ингээд итгэцэн ингээд аа гэж явж идэг за. Тэгээ яг тэгэхээр яг хүн өөр юм мэдхгүй юм байвал одоо тэр салбар дээр аягүй ихтэй ярьж байгаа итгээд байгаа юм. Тэгэхээр яг бусдаа одоо сэтгэл судлалын салбар дээр бол тэгж зөвлөмөрөд өгөх. Бусад олон хүнд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэл зүйч сайн гэсэн үг биш. Scientific community буюу одоо шинжлэх ухааны салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бол сайн сэтгэл судлаач байж тарах байгаа байхгүй. Ямар нэгэн шинжлэх ухааны тал дээр бол ингэж авч болж байна. За одоо саний жишээн дээр яриад байгаа бизнесийн талын юм байвал одоо бусад бизнесмэнүүд нь юу гэж хүлээж авч байна. Тэрүүгээр харах хэрэгтэй болов. Сайн нөгөө нэг би яг энэ ч ярих юм бол Томьёо Бодегээд нөгөө нэг ад үзэгдэх зоргийн тэргийн ном орчуулж харсан нэг орчуулагчд төлөө тэрний яг нэг постыг харсан. Тэгсэн чинь тэр нэг шинэ ном гаргах чинь noise гэх шиг болсон баха. Тэгсэн чинь яг тэрэн дээр биччихсэн. Хүн ингээ шийдвэр гаргах гээд одоо жишээлбэл өнөөдөр би ажил дээр нэг шийдвэр гаргах гээд өчигдөр би хитэн цагт унтсан бэ, өглөө хитэн цагт боссон бэ, сайн унтаж амарсан уу, тэр битээгээл гадаа цонхоор хонгорхоо байсан уу, энтергээд бүр амар байж болмог олон юм нөлөөлдөг. Шийдвэр гаргалтанд. Тэгэхээр бид нэр өөрсдөө мэдэхгүй байгаа мөртлөө чиний урд чинь яаж унсан, өглөө боссон, цагаа боссон уу гэд бүр ингээ жижиг детайл юм хүртэл хүний шийдвэр гаргалтанд яг тэр мөчд нөлөөлдөг юм гэж тайлбарсан юмс би бас айгуу сонирхолтой үнцэг байна гэж харж байна. Тэгэхээр одоо улс орны Улаанбаатар хотын замын төвчрэл улс орны хөгжилд нөлөөлдөг гэж болохоор байгаа шүү дээ. Тийм бидний шийдвэр гаргалтанд тийм харьцаанд хоорондоо бие биенийхээ харьцаанд гэдэг юм уу те одоо яг ингээл юу гэдэг юм те яг нэг утаатай яг гэр ороолын яг өстэй ингээм амьдарч байгаа хүн яг гараал те одоо юу гэдэг ингээл бохор гудамж гэдэг юм уу те ингээ энд тийм тийм одоо ингээд гаднах юм өгөгдлүүд дээр ингэж одоо те харж өсөж байгаа ч гэдэг юм уу те тэнд амьдарч байгаа хүмүүст бол ингээд амьдралыг сайхнаар төсөөлөх тийм ихтгэл найдвартай байх ч гэдэг юм уу те тэр одоо юу маш бага байгаа байхгүй те одоо ихтгэлтэй байх те тэгэхээр бас нөгөө хүн бас жоохон тийм дотоод юутай байх одоо дотгошоогоо бас юм жоохон ихтгэл найдвар байх те өөрийгөө бас одоо юу гэдгийг хичнээн гаднах нөхцөл байдал хэцүү гаднах хүчин зүйлс амар байсан ч гэсэн тэрнээсээ одоо тэрний нөлөө найл болох автахгүйгээр дотгошоогоо өнгөж те дотоод хүчин чадалтай байх хэвээр болов дархлаатай байх хэвээр болов гэж бид нар бол
бүр яг тийм байх шаардлагатай байгаа байхгүй. Одоо Улаанбаатар хот ч юм уу те. Одоо Гэтэ би одоо энэ дээр сайн нэг ялгааны чинь хэлжсэн шүү дээ. Би нэг орой ажиллаа тараад автобусан дээр ихтэл тэр орой ямар байх вэ гэдэг нь тодорхойлогддог гэд хэлэнгүүт би бас амар тэрийг анзаарсан чи. Тэгээд тийж хэлжсэн тэрийг тийм юу вэ? одоо нэг автобус ингээл амар зэгсжүүлээд ингээл ирчихэр би гэртээрэд ямар ч юугаа болцдоггүй хүчгүй болоод ядраад. Гэтэ тэр бол ингээл жижигхэн жалтгаа ийм нэг хүнд амар нөлөөлдөг юм болчихлаа гэж би харсан. Тэр бол тий ялцчих. Тэгэхээр автобусанд магадгүй нэг хүнтэй одоо муухай ойлголцоо хэрэгжүүл ингээл буугаад явхад хин сайхан мэдрэгдэхгүй ороод магадгүй би хамт ажилладаг хүндээ ч юм уу тэр уураа гарах ч юм уу би тийм юм сайн болчлоо гэж амар тийм сөрөг байдлаар тэрийг ингээд цаашаа түгэх магадлал айгүй өндөртэй. Яагаад гэхээр бас миний уншиж ойлгосноор бол эрэг сэтгэл хөдлөлөөс илүү сөрөг сэтгэл хөдлөл халдварлах чадвар буюу тэгээд бас түгэх магадлал хэд дахин өндөр байдаг. Тэгээд сөрөг мэдээлэл илүү их тархдаг бол эрэг мэдээлэл тэрнээс багадгүй 2 3 дахин бага хүн хүрдэг гэдэг юм уу. Энэ бүхнийг бас бид нар анзаарах хэрэгтэй юм байна. Тэгэхээр аль болох одоо юу яах хэрэгтэй бах те сэтгэл зүгээ хамгаалж авах хэрэгтэй бах те ер нь ямар сэтгэл хөдлөл би мэдрээд байна би ер нь яагаад байна те тэр чинь ерөөсөө нөгөө тэр дотор болж байгаа юм чинь ингээл яг гадагшаага харьцаа те хандлага бүх юмд нөлөөлөд явцдаг. Тэгэхээр бас бие засаад гэрээ засдаг шиг те яг одоо бид бүхэн бол яг өөрсдөө сайн анзаарч засаж авах хэрэгтэй байгаад байгаа байхгүй те. Одоо би дасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу. Сая бол яг энэ хөл хорионы үеэр бол ингээд өөрийгөө бол амар анзаарлаа л та би ингээд. Тийм шүү. Бид нар ер нь хэлээ бүгдээр дор бүрнээ нэг тийм юм бодчихвол. Хөл хорой бол бас их нөлөөсөн. Тэгээ би илүү залхуу болоод байгаа ч юм шиг те. Тэгэл одоо юу гэдгийг нойрны нөгөө химнэл алдагтаал те. Маш шүн одоо бүр баг үүрээр унтаал. Тэгээ сайн нойр авч чадахгүй нэг өдөр нэг юм гачин юм сэрэл те. Тэгэл одоо юу гэдэг усанд орохгүй удах хүртэл бүр нөлөөлж байгаа байхгүй тий. Тийм шүү. Тэгэхээр ингээл энэ бүх одоо дасгал хөдөлгөөн хийхгүй байх. Гарч одоо дөрөв ханаас одоо өөр тий зүгээр ингээд нэг тэнгэр рүү харгач гэдэг юм уу тий. Энэ болгон ч одоо тэгэл одоо юу гэдэг юм да. Үнсэнтэй утга учиртай гэдгийг бид нараас таримтлаар ойлгосон байна. Тийм одоо гэр бүлийн хүчирхийлэл энэ төр ингээл ихсч мэхсдэг ч гэдэг юм уу тий. Ингээл тиймэрхүү юмнууд бас байна л да. Тэгэхээр одоо сонгогчд маань боловсралтай байхын тулд одоо юу гэдэг эхлээд өөрсдийнхаа тий одоо дараагийн тэр улс их орны юм бодохоос өмнө тий бид нөр өөрсдийнхаа юг асуудлуудыг бас шийдэх тий хэрэгтэй болж ах шиг байна л та бас. Тийм Батагийн сая хэлдэг зүйлдээ нөгөө хүн өөрийнхөө дотор юу болж байгааг анзаарах хэрэгтэй гэдэг бясалгал дээр хүртэл эхлээд нөгөө хүнийг амьсгалын насгал буюу нөгөө амьсгалаа мэдрэх гэдэг тийм юм хамгийн хэлж нөгөө заадаг хэвчээ тий. Тэнгүүт нэрээ тэрийг би бас нэг хэсэг би ингээд тасралтгүй 60 хоног Insight Timer гэдэг нөгөө нэг бясалгал хийдэг аппликейшн байдаг. Тэр нөгөө тасралтгүй явах юм бол ингээд оноо од шар ногоон улаан гэдэг ингээд явчихдаг болохоор би нэг удаа сурчсан л да. Тэгсэн чинь хүн нөгөө нэг өөрөөрөөс анзаардгүй амар их бодлоо л ингээд итгэх секундын дээр хідэн өөр төрлийн бодол орж ирдэг юм амтл байгаа байхгүй. Тэнгүүд яг амьсгал дээрээ төвлөрөхөөр 3 секунд би ингээд өөрийн бодохгүй байж чадахгүй байхгүй зарим тохиолдолд. Тэгэхээр бидний оюун санаа ямар амар савлгаатай шуурах шиг байна вэ гэдгийг бид нэр анзаарахгүй байдаг. Тэгэхээр магадгүй одоо өнөөдөр ингээд нөгөө хүмүүс хөл хорионд ороод ингээд амьдралаа хэрэгцүүлэл юм аюун олон юм хэрэгцүүлж штэ тэ өмнө нь огт боддгоо байсан юм. Тэр магадгүй бас хөл хорионы нэг давуу тал ах. Бид нэр өмнө нь хизээч ингэжний газраа удаан одоо нэг орчим өөр хүн амтаа үзэхгүй байж үзээгүй болохоор тэр нь магадгүй бидэрт эргээд нөгөө өөрхөө анзаардгүй байсан юм руу өнгөж харах боломжийг олгосон юм болов уу гэж би асуудаг байгаа. Сайн талаас нь харах юм бол хөлөөрөө. Тийм ба. Яг тасалгал хийхэд бас ингээд шал өөр нойрноос ихсүүлээд нойр унтах юм тэр гэл айгу олон юм нөлөөлж харалт үйлдэлтэй тогтоол сэтгэл одоо тогтовчно гэл тэ. Надаас тэр санагдсан. Тэгээ бас нөгөө өмнө нь ингээд жим явах гал амар хичээл сэтгэл гаргаал нөгөө хувцас өмсөөл очоод усанд ороод ингээд айгу олон үйлдэл хийдгээс тэрэндээ төөртөд явдаг байсан чинь гэртээ хийдэг басан чинь техник шаардлага болчихгоо шууд юу яагаад гантел авангуудаа гэртээ 7 хоногийн 2 3 өдөр хийдэг бол тэр амархан нэг амар хувцас салах шаардлагагүй магадгүй заавал бүтэн уснаар шаардлагагүй ч юм уу нэг тиймэрхүү нөгөө ингээд үйлдэлүүдийн хөнгөвчлөлт өгсөн чинь тэрийг хийх нь арай илүү амархан болж өгсөн ч юм уу тий. Дөхөн болгож өгсөн. Дөхөн болгож өгсөн тиймэрхүү юмнуудыг хөл хорионы үеэр шинээр олж нээсэ. Тэгэд ер нь бас би нэг юмыг ойлгосон байхгүй 20 бараг хиттэй юм тий 22 3 мөр затай тий гинтон гэл тий. Тэгээд манай охин чинь дөнгөж нэг 2 настай
болж исэн. Тэгэл ер нь нөгөө бид нар ийм юунаас одоо энэ хүмүүс эрх мэдэлтэй гэдэг те. Одоо за улс төрчид бол яг эрх мэдэлтэй гэдэг тийм одоо баг тарих угаалт гэх юм уу те. Тийм ойлголттой байдаг. Энэ хүмүүс л эрх мэдэлтэй. Эднэр л өөрчлөнө. Эднэр л чадна те. Одоо эднэр л буруутай ч гэдэг юм уу. Эсвэл хамаг үүрэг хариуцлагыг тэр хүмүүст өгдөг те. Өөрөөсөө ямар ч хариуцлагагүй юм зүгээр хамхуул шиг ч гэдэг юм. Тэнгүүд би тухайн үед яг би л оролцохгүй бол юу ч болохгүй гэдэг те. Ямар ч өөрчлөлт гарахгүй гэдэг тийм зөвөр юм өөрөө өөртөө ойлгуулсан гэх юм уу. Одоо юу гэдэг ягаад гэвэл би толгойн дотор энэ бүх одоо бодит ертөнц бол миний толгойн дотор одоо болж байгаа зүйл шүү дээ те. Одоо миний 5 мэдрэхүүгээр дамжуулаад те. Толгойн дотор энэ чинь одоо юунууд мэдээллүүд ингээ ирээд тэгээ бид нар энийг ингээд дотроо ингээд одоо төсөөлж байгаа те. Тэгэнгүүт миний бодит одоо энэ ертөнц миний амьдралд болж байгаа бүх юм одоо миний амьдралыг харах тэр одоо юу одоо линз хүртэл одоо миний толгойн дотор те явагдаж байгаа би надад шалтгаална. Тэгээ би одоо юмд ингээд өөрөө ингэж гар бие оролцож те сэтгэл зүрхээр ингэж оролцохгүй бол ингээд тэр бол одоо миний ертөнцид бол байхгүй юм шиг болж байгаа байхгүй тий. Тэнгүүт одоо ерөөсөө хүмүүс одоо тэгж бас бодвол одоо та бол яг эрх мэдэлтэй тий. Та яг одоо хүчтэй хамгийн хүчтэй тий. Одоо энэ юг одоо өөрийнхөө амьдралыг өөрчлөх. Тэгээ тэд нар чи адилхан хүмүүс одоо тий одоо дээр 76-ад байгаа гэдэг ч юм уу тий. Тэр чинь адилхан л хүмүүс яг годомжинд ингээл явж байгаа бол яг адилхан хүмүүс. Зүгээр тэд нар биднэрт зүгээр өөрсдөө илүү хүчтэй, илүү одоо нөгөө нэг бадралын сэтгэл зүйн ангид нөгөө ярьдаг хүмүүс шиг те биднэрт итгүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар өөрсдөө хүчтэй, бид нар өөрсдөө эрх мэдэлтэй те шийдвэр гаргах, сонголт хийх те. Одоо сонголт хийхгүй байхад сонголт хийж болно шүү те. Одоо нөгөө цагаан сонголт гэдэргээл хийжсэн шүү дээ. Одоо эсвэл бүр сонголтод оролцохгүй тэр бол бас хүний эрх те. Энэ бүхнийг ингээ ойлгоод яах юм бол ер нь бас юм өөрчлөгдөх баха. Одоо жишээ манай аав бас тэгдэг байхгүй. Баг байхад ингээд байрны гадаа модоо байгаа ингээд яг баг байхад амар хогтол байсан л та. Хог төвгөө яваад би ингээд заримдаа ингээд санаа зовоод та яагаад ингээ хогийг төвгээд байгаа ойлгохдгүйсэн. Тэнгүүт одоо би энэ хогийг авахгүй бол өөр хинч авахгүй гэдэг тийм одоо хандлагатай байдаг гэсэн тийм. Тэнгүүт тэр надад одоо амар суудсан мэт. Тэгээ би энэ хог би яг энд ингээд энэ годомжоор алхаж байхад энэ хогийг би ингээ харцсан тийм. Ингээд би энийг ягаад би шийдэхгүй бол өөр хин ягаад шийдэх хэвтэй юм те хин нэг нь одоо энэ юуг ингээд толдуулж штэ өөрөөсөө тэнгүүд яг бүх юмыг өөрөө юм шиг харж эхэлт юм лээ. Энэ бол миний асуудал ч гэдэг юм. Бүх юм над хариуцлага яг над дээр байгаа гэдэг те. Тэгэхээр яг одоо юу гэдэг юм биднэрт бол яг тэр айгуу чухал баг. Цөөхөн хуамтай яг энэ улсад бол хүн болгоод нэг юм яг амьдарч байгаа орчин амьдралтай эзэн байх те. Энэ бол миний юм гэдэг те. Би энэ амьдралдаа одоо шийдвэр гаргана гэдэг юм. Тэгэхгүй бас тийм тэгж боддгоо хүмүүс бас их байдаг юм байлээ. Зэрэг нэг тийм бичлэг байсан шүү дээ. Нэг хөвсгөлт жилүүтэй нэг хүнээс ингээд ярьцлаагаа одоо за ингээд юу гэж бодож ин дарга марга нар гэсэн чи. За одоо би хичих ёстой мó дарга нар нь хийх ёстой мó гэдэг тийм одоо яг тэр бол зөв нэг жишээ л дээ. Төрийн төлөө огт нь боож өөхний үлгэр энэ төр гэж ярьдаг шүү дээ. Үлзий бадар байхгүй яг хэлжсэн шүү дээ бид нар нөгөө Монголын одоо ийм цөөхөн амтай. Одоо бидний одоо энэ та нарын залуучууд бол түүх бичих хэрэгтэй. Өөрөөр түүх судлах юм бол одоо бид та нарын залуучууд түүх бичсэн байдаг гэж байгаа. Одоо хаад ноёдууд тэмцэгчтэй те. Тэгэхээр төрийн төлөө огт нь боож өөхөх ёстой гэж байгаа. Тэгжиж бүгд оролцсон. Тэгэхээр яг нэг ийм сонин одоо гадны нөлөөтэй юм шиг нэг юм сонин одоо суртал хуулгууд бас орцсон байдаг л та. Тэгээ үгэн дунд одоо Монгол ардын үгнүүд ч айгүй мундаг үгнүүд байдаг шүү дээ. Бүр шинжлэх ухааны одоо сүүлд нэгдэж байгаа юм аль өөр зөвгөнцэн те. Тэгэнгүүт яг зарим бас тийм нэг сонин хооронд нь хагаруулах гэсэн юм шиг те. Нэг сонин одоо төрийн төлөө огт нь боож өгөхөд яг эмхтөөний усан нурт ухаан богино гэдэг ч юм уу яг ингээд юм талцуулсан нэг тийм онцгүй үгнүүд айгүй ихтэй. Тийм. Ялангуяа ямар бодолтой нэг төл дээр чи одоо жишээлбэл бид нар оролцох хэрэгтэй гэж өөрсдөө айгүй ярьдаг. Гэхдээ чамд ингээд энэ шийдвэр гаргалтанд нөлөөлөх тийм боломж байна гэж боддог. Ямар тийм хүч байна ч юм уу тиймэрхүү юм дээр чи юу ямар ха бодолтой байна? Яг оролцдог ч гэсэндээ амар ингээд
нүг хитрхи романтик юм хүлээдэггүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбарт ч гэдэг юм уу яг энэ донд орж ажиллаг байсан бол би бас л бусдынхаа адил романтик юм хүлээх хийсэн бахал та. Тэгээ хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ би ч амар суралцдаг. Тэгээл энэ дэсээ ингээл мангар юм шиг ингээл санаа зовхгүй ингээл юм асуунгууд ингээл тайлбарлаж өгч мөгөөл ингээл ийм бид юм уу гэл тэгдэг л тийм тэгээд яг юу асуулаа. Одоо оролцоон дээр чи ингээд шийдвэр гаргахчид энд батагийн хэлж байгаа тэдэл хүчтэй гэдэг тийм итгэл үнэмшлийг хүмүүс бий болгосон мөр чи тэгэхээр чам надад эсрэгээрээ биднэрт одоо хүмүүс хүч чадлаа гэдэгт юм уу тэрийг өөрчлөх боломж байгаа гэдэгт итгэдэг бол тийм боломж байгаа доо чи бодлоо. Ер нь аль яг уу яг амар итгэдэг гэж хэлхийн цаашаа бас итгэдэггүй гэж хэлхийн цаашаа л байна л та. Тийм гэхдээ зүгээр яг ингээд анзаараад тахаар нөгөө яг ингээд бидний үеийн залуучууд гэдэг юм уу гээд амар ус төр гэдэг зүйлтэй ингээд итгэл найрсвчээ жоохон алдсан юм шиг тий. Тэгээд энэ хүртэл ингээд сонгуул болох төхөөд ирэхээр харагддаг л та ус төрчтэй гэдэг юм уу одоо тийм холбоотой сонгуулийн холбоотой хүмүүс ингээд бид нарыг ятгах эхэлдэг тий. Бидний анхаарлыг янз бүрээр л татгаж эхэлдэг. Тэгээд сошиалаар явж байгаа баахан контент модер ингээл 9 бусаар үздэг байхгүй. Тэгээд тэр нэг ингээл юм хөрх юмт ятгаал байгаа юм шиг. Тэгээд энэ болохоор нөлөөлдөггүй байхгүй юу тийм. Тэгээд нөгөө нэг яг ингэдэг штэ нэг амар ингээд юм хөрхөн охин тэгсэн 60-аас нэг юм сонин гутлаач ирсэн амар юм царай мотой хачин хөдөөний амар халтар банд ингээ гүгээд хизээч тоохгүй. Тэр залууг яг ийм мэдрэмж төрдөг байхгүй улс төрчд нь яг тэр хөрхөн охин хин бэ хэр залуучууд сонгогчод байхгүй тий. Хойноос нь гүгээд байгаа нөгөө нэг царай мотой ч гэдэм үү тий өөрийгөө одоо усанд орчиж чадахгүй байгаа тэр залуучууд болохоор манай нэг улс төрчд гэдэг юм уу тий. Ерөөсөө мэдрэхгүй хиний араас хингүү гэдэг байгаа юм бэ тий. Чи өөрийнхөө тоох хүн дээр очиод тэр хүний араас гүйлдэж гэдэг юм тий. Яг тийм мэдрэмж төрдөг. Би болохоор ингэж бодсон л та нөгөө яалт ч одоо залуучууд надад нэг миний санал нэг чухал бишээ би тэрийг өгсөн чаалаа байсан чаалаа гэж бодоод байгаа нь би тэднийг бас буруутгахгүй юм да. Яа тэгэхээр оролцож үзээгүй тийм туршлага байхгүй эсвэл яаж оролцохоо мэдэхгүй байгаа хүмүүс чамд их хүч байгаа шүү гэж ингээ хэлээд хахаар айгу тийм хийсэр сонсогддог байх л гэж би бодсон. Тэгээд нөгөө нэг эхлээд ямар нэгэн байдлаар заавал сонгуул санал өгөхөөс өөр ямар нэгэн байдлаар оролцоод үзчихвэл сайн дурын ажил хийдэг ч юм уу те. Манай дээр жишээлбэл бид нар дээр баг найз шахав манай дээр дадлага хийжсэний хүүхд байгаа байхгүй. Тэр хүүхдийг би 10 жилээс сурагч байхаас нь мэднэ. Одоо ингээ 2 3 дугаар курс авсан болсон. Тэр хүүхд бүр ингээ төрөл бүрийн сайн дурын ажилд ингээ оролцсоор байгаад тэр нийгмийн талаарх ойлголт нь бид тэдээс дутахаар төлөвшсөн. Юм оролдоод үзсэн. Энэ болдог энэ болохгүй. Ингүүл бид тэдэрт нөлөөлд юм ингээ тиймэрхүү ойлголтыг авсан. Тэгэхээр нөгөө нэг магадгүй та оролцоо айгу хэцүү байна гэдэг юм бол чаддаг зүйлээрээ ч болтгоо. Одоо зураг авах туртай бол зураг аваад ингээ сайн дурын ажил хийдэг ч юм уу өөр юмд ямар нэгэн байдлаар оролцоод. Тэгэхээр чи тэнд ямар их нөлөөлөл үүсгэж чадхаа өсөг харагдана. Тэгэхээр тэр бол ус төр дөр ч ялгаагүй бусад нийгмийн асуудал дээр ч ялгаагүй тийм л байдаг. Тэгэхээр хийж үзэж чамд ямар хүч байгааг анзаарах хэрэгтэй залууч. Надад тэгсэн. Сонгуул гэхээр одоо яг за нэг өдөр очиод сонгуул өгж байгаа тэр өдрөөс гадна одоо дараа нь хянах үүрэг байгаа шүү дээ бид нар чинь байнга одоо энэ бидний сонгосон юм чи яаж хийж гинэ бид нар сонгоогүй байсан ч гэсэн энэ чинь хийж гинэ чадчих гинэ. За тэрийг хянжиж одоо за энэ хүн ингэж хийсэн юм байна. За дараа удаа сонгож болох юм байна. За энэ хүн ингэж хийгээгүй юм байна. Ингэж магадгүй хор утгасан юм байна. Ингэж одоо тоглоом болгосон юм байна. Сонгож болохгүй юм байна гэдэг чинь мэдээлэл авна шүү дээ. Тэнгүүд яг ингэж өдөр тутмын амьдрал нь тийшээ биш яг нөгөө түрүүний хэлсэн шиг одоо өөр өөртөө хэрэгцээр үйлдэл төвлөрсөн байгаа даа харагдаад байдаг л да. Одоо яг за их нэртэйг хараад яаж харьцах вэ? Одоо муудалцах уу? Яг уу цалин мөнгө яах вэ гэдэг ч юм ингээд өөр доод шатны нөгөө одоо хэрэгцээний шатлал байдаг шүү дээ тийм. За одоо нөгөө амьд үлдэх аюулгүй байдал гэдэг ч юм уу тийм. Тэгээ дараа нийгмийн бидний аюул олон хүмүүс болохоор тэр нөгөө одоо аюулгүй байдал. За одоо санхүүгийн аюулгүй байдал яриад шүү дээ тийм. Тэрнээс гадна бас нийгмийн харилцаан дээр аюул гаццсан байгаад байдаг. Тийм болохоор цаашгаа өнгөж харахгүй тэгэл нэг тэр үгэн тэнцэнэ л амьдрал. Өнгөцгөн хардаг ч юм уу эсвэл нэг бусдын үгээр үгээр дүгндэг ч гэдэг юм уу те. Нэг таксины жолооч ахын хийснээр дүгндэг ч гэдэг юм. Тийм тэгэхээр яг эцээ зүгээр яг юу гэдэг улс төрч гэх юм уу те яг сонгуулийн үеэр амар гоё инээж байгаа л те. Яг нэг ингээд ашиглал хайж байгаа байхгүй те сонгогчдыг ерөнхийдөө. Тэг яг нэг таалагдж байгаа л нэг ашиглал хайдаг нэг тийм та нэг тийм шиг те харилцаа шиг. Эсвэргээр бид нар улс төрчдийг ашиглах хэрэгтэй байхгүй тийм өөр өөрсдийнхөө амьдралыг сайхан болгох тэднийг шахах хэрэгтэй тийм яагаад ингэж ийм одоо амлалт тийм тэрийг одоо биелүүлэхгүй байгаа юм тийм анханасаа энэ худлаа амлж ийн одоо ер нь юу гэдэг юм дэ тийм энэ бодтой байж болохоор юмнууд амлж ийн үү тэгээд тэрэн дээр бас оролцоотой байх хэрэгтэй тэгээд
яг оролцохгүй байсан ч болно л доо. Ер нь эцтэй. Хүний л сонголт л доо. Гэхдээ яг ингээд бид нар өөрсдөө энэ юугаа бүтээж байгаа. Энэ улс орноо бүтээж байгаа. Одоо бид нар өдөр тутам энийг бүгд зөвшөлтсөж байгаа гэх юм уу? Хүлээн зөвшөөрж байгаа. Бид нар Улаанбаатар хот одоо төгжрэлтэй байд. Одоо улс төр гэдэг бол авилгал гэдэг зүйлийг бид нар нийгэмд хүлээн зөвшөөрж байгаа болохоор энэ одоо хүртэл байгаа л байгаа. Бид нар хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол аль чатанд одоо тэ сэтгэлгээгээр зөвшөөрөхгүй байх юм бол энэ алга болно гэж байгаа байхгүй юу? Бид нар утаатай байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа болохоор л энэ юм байгаад байгаа. Тэгэхээр энэ бүх асуудлуудад ингээд нийтээрээ бид нар энийг үйлдэл эсвүүлдлээрээ энийг ингээд зөвшөж идэг гинэ. Одоо ингээд тий эсвүүлдэхүү гэдэг чинь өөрөө хүлэн зөвшөөрч байгаа нэг хэлбэр байгаа байхгүй юу? Хажуугаар нь тоохгүй өнгөрч байгаа гэдэг чинь за болж ийн гэсэнтэй баг отоо нэгчээ. Тэгэхээр нөгөө нэг хог авж ийн гэдэг чинь би хичнээн энэ хогийг аяг байсан ч гэсэн би энэ хогийг энд байхыг хүлэн зөвшөөрөхгүй байна гэсэн үг байхгүй тий. Тэгээ тэр аваа хайж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ үйлдэл хийж байгаа би өөрийнхөө дотор байгаа одоо тэр ягаад гэвэл би тэр хогийг харсан ч гэсэн ингээ хаяхгүй байх юм бол тэр миний дотор үлдчих байхгүй тий. Одоо тэр нь өөрөө нэг юм юу суулгаад байгаа байхгүй тий. Жишг гэх юм уу тий. Стандарт суулгаж байгаа. Би хогийг авдгүй хүн тий. Би энийг тоодгүй хүн гэдэг ямиг өөртөө ингээ кодлоод суулгаж байгаа. Тэгэхээр зүгээр яг нэг жоохон тийм хийсвэр байдлаар ярихад зүгээр бид нар яг одоо юу гэдгийг энд суугаад энэ подкастыг хийхийг ингээ зөвшөлдсөд хийж одоо зөвшөлдсөн учраас хийж байгаа тий. Тэгээ энэ улс орон одоо юу гэдгийг улс төрчид бол одоо ийм бохир хүмүүс гэдэг бид нэр хүлээн зөвшөөрöd байгаа болохоор эдгээр ийм л бохирл байгаад байгаа гэдэг санааг зөвөр бас энд хэлмээр санагдлаа. Тэгэхээр ямар бүх одоо харж байгаа энэ асуудлууд яг бидний толгойн дотор л яваад байгаа байхгүй. Одоо бүгд нэг өдөр хөөе утаатай яагаад байгаад байгаа юм те? Яагаад утаатай байгаад байгаа юм? Бид нар зөвөр дулаан хонохын тулд утаа гаргаад энэ бохирдол үүсгээд байна гэдэг ч юм уу те. Ингээл энэ дээр энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа л эхлэх юм бол энэ чинь маш хурдан өөрчлөгдөнө. Гэтэ яг энэ нэг зөвшөлтсөл дээр очихын тулд те бид нар одоо юу гэдэг бас хичээх хэрэгтэй те. Бас боловсрал хүмүүсийн тэр нэг социо экономик гэдэг байгаа шүү дээ те. Нийгэм эдийн засгийн тэр одоо юунууд те хүчин зүйлүүд ямар нэг одоо юу гэдэг үнэхээр хангалуун баян айл гэдэг ч юм уу те. Одоо ийм хүн бол бас яг ингээд одоо нөгөө ядууралтай те тийм хүмүүс одоо нэг төвшин сэтгэхгүй шал өөр ертөнцид амьдраад байгаа байхгүй те. Тэр яг нэг зөвшөлтсөл нэг левел дээр очихгүй нэг төвшин дээр очихгүй байгаа. Тэгэхээр бид нар одоо юун дээр одоо ямар улс байлгамаар байна Монгол улсыг те бид нар ямар улсын иргэд баймаар байгаа би ямар хүн баймаар байгаа ямар нийгэмд амьдрмаар байгаа гэдгээ төсөөлөд тэрнийхээ төлөө бас үйлдэлүүд хийгээд ингээд яг оролцоод явж ижил өөрчлөлт гарна. Тэгэхгүй бол юу гэдэг ингээл байгаа л энэ те Монгол улс бол ядуу орн гэж бид нар хүлээн зөвшөөрöd байгаа болохоор л ядуу байгаа те. Бууж өгсөн те. Тийм би танараас нэг асуулт асууж байгаа нэг сонирхолтой санагдаад одоо жишээлбэл айгүй гоё сургалт нэг айгүй мундаг одоо жишээл лидерийн одоо аялын сургалт ч юм уу нэг сургалт ажилтай тэр сургалтанд өнгөө хамрагдах цаар ингээд нэг сарын сургалтанд өнгөөс аюу гарч яа гэдэг ч юм уу тэгвэл эсвэл 50,000 төгрөг төлөөд одоо хамрагдвал гэд ингээд эрсцийг харуул аль нь илүү өндөр байх та нарын бодлоор эрсцийг харуул хэр удаа үргэлж одоо жишээл яг нэг тэр бол нэг чухал гол нь нөгөө нэг нь өнгөө нэг нь 50,000 ч юм уу 100,000 ч юм уу төгрөг төлөөд хамрагдах тухай байгаа байхгүй тэнгүүт аль нь илүү одоо олон хүн очисох юм илүү идэвхтэй суух бол та нэг удаагийн ивент юм уу те зөв. За би бол хүмүүсийг бол хэлж мэдэхгүй. Гэхдээ одоо юу гэдэг юм би ямар нэгэн одоо дуу сонсомоор байвал те эсвэл одоо нэг хүний цомгийг хөдөлж одоо сонсомоор байвал би хөдөлж авахыг илүү эрмэлздэг. Ягаад тэгэхээр тэр нь би өөртөө бас нэг юм би тэрийг яаж авах хөрөнгө оруулалт хийж байгаа гэх юм уу би за би шигээ ингээд юу ялаа шүү мөнгөө хийлээ те би эндээс одоо буцааж ямаа гаргаж авна те тэгээд энэ бас миний юм гэдэг бас эзэмшлийн бас нэг юм ёо мэдрэмж байгаа эзэмшиж байгаа би яг үнгүү зүгээр ингээд тулгаагаар ч юм уу яг ингээд интернетэд байж байгаа номыг ч юм уу те ингээд татаад аваад яхан бол яг үндэ тэрэнд миний юу байхгүй сонирхол байхгүй бидний ашиг сонирхлоо шингээж өгөхгүй байгаа болохоор тэгэхээр үнгүй юмд хүн үнгүүл харьцдаг шүү дээ тэг хүмүүс амар үнэтэй байна тэр гэж хэлж байгаа бол та өөрийгөө л дутуу одоо юу гэдэг бага үнэлж байна
гэсэн тийм илэрэл баг гэж боддог шүү дээ. За тэгвэл би яг Батагийн хийснийг яг ус төр дээр хөрвүүлчих. Хэрвээ та ямар нэгэн байдлаар тэрэнд үн хөлсөн, заавал мөнгө утгаараа биш цагаа зарцуулсан ямар нэгэн байдлаар оролцсон бол одоо хэлж штэ би ингээд үнц нь болгоод авсан юм би энэс ямар нэг юм авах хэрэгтэй гэж яг тэрнтэй адилхан ус төр дээр чи нэг төгрөгч хамаагүй одоо тэр нөгөө нэр дэвшиж байгаа хүнд хандвалцсан бол дараа нь чи тэрийг сонирхдаг байхгүй яа тэгэхээр надаа хамаатай болж эхэлдэг. А би энэ хүнд 100 төгрөг хамаагүй өгсөн штэ. Эсвэл би энэ хүний ажил сайн дураар оролцсон шүү дараа нь яаж өгдгийг сонирхдаг байхгүй. Тэгэхээр нөгөө оролц гэдэг ааг нь утга учир нь тэр чи оролцол юм бол тэрэнд эргээд тэрний үн цэнийг ойлгож эхлэх юм уусэл тэрнээс ямар нэгэн үр дүн хүсэж хүлээж ирэн тэр нь их байгаа ах нь юусэн хамаагүй нэг төгрөг байсан ч хамаагүй чи. Тэгэхээр энэ бол тэр нэг устар гэж яриад байгаа юм болохоор чи үзэгч биш тэр дотор оролцож аваад гүйж өгж байгаа ч юм уу одоо тэр дотор ямар нэгэн байдлаар оролцож байгаа оролцогч хийж өөрийгөө харах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Болохоор би сая тэрийг асуулаа л та зүгээр. Тий. Зүрх ердийн амьдрал руу буулгаад хөрвүүлээд байх юм бол юм. Тэгээ одоо манай комеди дээр ч гэсэн тэгдэж шүү дээ. Одоо яг хаа ингээл найз нөхдөйгөө уриалч юм уу те. Одоо нэг ингээд жоохон урилгын үзэгчд яг мөнгө төлж үтсэн үзэгчд хоёр яг ингээд ялгаатай байдаг. Тийм шүү. Тий, урилгын хүмүүс ингээд нэг уцаа оролцдог ч юм уу те. Яг ингээд тоглолтын дундуур те. Эсвэл гараа явцдаг ч юм уу те. Ах те гэл дараагийн юм руу аяг мөнгө төлөөд цагаа зарцуулаа мөнгө зарцуулаа ирсэн хүн яг суугаад яг үнэхээр яг үнцэнтэй үзэж байгаа байхгүй. Тийм шүү. Мөн яг сэтгэл заслын үйлчлэгийн дээр маш тод харагддаг байхгүй. Ер нь бид нарт аягүй заажсан. Төлбөр одоо гэдэг бол маш чухал. За ер нь бол тэрийг бол би тухай заавал тийм байх албатай юм уу гэдэг бол сайн мэдэхгүйсэн. Яг өөрөө ажиллаж үзэхэд мэдчихэж байгаа байхгүй. За мэдээж сэтгэл зүйч хүн төлбөр авах нь чухал. За хүн тэр үрж одоо цайлан амьдралаа залгуулж штэ тэр мөнгөөр орлого болж байна. А тэрнээс гадна үйлчлэгч төлбөр төлж байгаа нь чухал байгаа. Авахаас одоо сэтгэл зүйч авахаас гадна тэр хүнээс мөнгө гарч байгаа процесс амар чухал. Тэгжиж одоо тэр хүн урт хугацаанд одоо илүү одоо ер нь бол тэр чинь өөрөө шүүлтүр болчихж байгаа байхгүй. За энэ чинь үнэхээр миний одоо авах гэж хөрөнгө оруулалт муу юм байна. За би энэ төлбөрийг энэ цагийг төлнө гэж бодоод тэр хүн өгж байгаа шүү дээ. Тэгсэн тохиолдолд одоо тийм одоо ирмэлзэлтэй байж ич одоо тийм хүмүүс нь илүү үр дүн үзтлээ явах боломжтой гэсэн. Анханасаа тийм ерөөсөө нөгөө тийм одоо хүчээр яваагүй одоо хүчээр одоо нэг байгуулгаас нь ч юм уу эсвэл одоо нөгөө ойдмах бидний нэг дадлага хийх боломж олцсон. Тэр болохоор ингээд гэр бүлийн хүч хэрхийллийн кейсүүд дээр ингээд дадлага хийх гээд. Тэгээ тэрэн дээр бол манай яг зарим нь явсан л та тэгээ зарим нь зөвшөөрөөгүй. Ягаад гэвэл тэр хүмүүс чинь зөв үйлчлүүлэгчд биш аахгүй. Зөв дадлага биш аахгүй. Магадгүй яг одоо нэг гэмт хэрэгтнүүдэд ажиллах хүмүүсүүд зөв дадлага байх л та. Тэгэхээр яг тэр чинь нөгөө анханасаа тэр хүмүүс хүсээгүй багтан завшаа ороод сэтгэл зүйн зөвлөгөө авах гэхэр чинь тэр хүмүүс магадгүй харихыг бодно шүү дээ. Тэгэхээр яг тэр хүний төлбөр төлж байгаа гэдэг процесс нь өөрөө юм айгу чухал одоо коммитмент харуулж байгаа байхгүй тийм коммитмент шүү. Тийм тэгээд энэ улс орондоо бас те нөгөө нэг одоо ер нь англиар бол stake гэдэг шүү дээ те. I got stake in the game гэдэг юм те. Одоо хүн нэг тийм тэр дэнчин тавьсан те. Тэнд ямар нэгэн хувь нэмэр оруулсан те. Эсвэл одоо бооцоо тавьсан ч гэдэг юм уу те. Одоо хүмүүс нэг бооцоо тавьсан тоглолтоо амар үздэг шүү дээ те. Тэр шиг одоо энэ улс орондоо залуучууд маань те яг хувь эзэмшигч байгаа чи. Хувь эзэмшигч болооч. Угаасаа л хувь эзэмшигч те. Тэгэхгүй нэг ингээд нэг юм нөгөө нүүх гэж байгаа юм шиг те. За виз гарчвал ер нь тэгээд те ер нь нэг юм чамдаан хагас баглаастай те. Одоо нэг те нэг виз гарчвал тэгээд очиод шууд нэг хар ажил хийгээч гэдэг юм те. Өөр улсын юу болоод ингээд битгий тэгж бодооч те. За бид нар чинь одоо энэ сайхан газар нутаг те өв соёл бидний өмнөх үе одоо бодоол үзэхэд бид нар маш их одоо азтай энд ингээд хүрээд ирсэн байгаа байхгүй. Тэнгүүд дараагийн үеийнхээ өмнө бид нар бас үүрэг хариуцлага хүлээж байгаа байхгүй те. Түүхийн өмнө. Тэгэхээр яг тэр талаас нь бас бодож үзээрэй те. Зөвхөн одоо бидний юу гэдгийг ингээл нэг 6 цэнгэлээ яах те. Одоо ингээл за ингээл явдаг чинь. Тэгэд ер нь хүн юу яаж хандж гин юмд яаж хандж гин яг тэр хүн дотроо яг өөртөө тэгж хандж яадаг байхгүй те. Одоо ингээл за тэгэл ингээл хүмүүстэй тэгж харьцдаг хүн яг үндэ өөрийнхөө сэтгэл дотроо л яг өөртөө тэгж хандж байгаа байхгүй те. Ингээл их орондоо ингээл хог хаяал явж байгаа юм бол өөрийнхөө сэтгэл рүү хог хайж байгаа л адилхан. Тэгэхээр юм болгонд бас нэг тийм эзний ёсоор те. Сэтгэлээр хандаач гэж л залуучуудаа уриалмаар байна. Гэхдээ одоо юу гэдгийг сайн судлаараа те сонгоо одоо ерөнхийлөгчийн сонгуул бас одоо юу гэдгийг бүгд улсаараа нэг тойрог те. Ингээд сонголоо өгч те. Тэгээд тийм шүү.
бас боловсралтай болох хэрэгтэй. Ер нь боловсралтай иргэд бол тэгэл хүчтэй бидний Монгол улсын яг энэ орчин тогтнох яг гол үндэс бол боловсралтай Монгол иргэд гэж хэлмээр байна. Нөгөө энэ дээр бас нэг зүйлийг би бас бодож байгаа юм. Боловсрал Монгол залуучууд чинь нөгөө Монголын боловсролын тогтолцоо тийм байна. Ер нь энэ боловсрал эзэмшээд тэгэхээс илүү гадагшаа явмаар байна. Тэгвэл илүү боловсрал авмаар гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл гараа угаасаа тэгш бус байдаг буюу одоо хүн чадах юм бол тий хаанч тэгш бус байдаг учраас энэ нөрөө дараагийнхаа дээр орлого эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөөлөд нь л да. Тэгэхээр бид нар нөгөө боловсралтай болохын тулд яг адилхан биш шал өөр одоо жишээлбэл хоёр өөр төвшөнд амьдардаг хөдөө орон зайд амьдардаг эсвэл хотод амьдардаг хоёр хүн адилхан хэмжээний боловсрал авах тийм боломжтой тийм одоо сургуулиуд Монгол бий болж бид нар бүгдээрээ явж чадахгүйгээс хойштой энэ ч ингээд тэгш боловсрал эзэмших нөхцөл бүрдэн шүү дээ. Тэгэхээр тэрний төлөө бид нар болохгүй нэгэ зүхтаад явдаг биш. Энд ч байсан ч гэсэн би тэднэр одоо гадаад татаагаас ялгаагүй өндөр боловсрал авдаг тийм тэгш байдлыг үүсгэхийн төлөө бид нар хичээх хэрэгтэй. Одоо ер нь цахим болоод эхлэхээр тэр боломжинд бас нэлээд хөрс тавигдчих шиг байна тийм шүү. Сая бид нар бол бас нэлээд хизээч юу яд өсө би нөгөө нэг эхний хөл хорионы үеэр их сургуулийн багш нараас ер нь хичээлээ яаж явуулж байгаа тэргээд сонирхолтой авсан чинь өмнө нь ингээл яриалаад хийж байгаагүй тэгсэн чинь өсөөгүй ингээд шахчингууд тэр ингээ бүүн болоод айгу урдсгуур болсон. Тийм яг үнэ. Үнэхээр өсөөгүй бид нар чадахыг хүсэж ийн хүүхдүүд ч гэсэндээ авал явж байгаа. Ковидын ганц авах юм нь бол тэр байхгүй яг захим руу маш сайн төлөвлөж. Тий. Тэр технологи нь бүрдсэн байсан тий. Зулаг гэтрийг нэмжлэхэд нөгөө за гадагшаа боловсрал эзэмшээд ч эсвэл гаднаас явж байгаа мөнгө хураагаад ирэх юм. Тэр бол арай гайг асуудал зүгээр асуудал. Харин яг нэг юм гадны сэтгхүүтэй болцсон хүмүүс бол жоохон доороо санагддаг юм. Надад бол айгу муухай санагддаг. Ингээд нэг кейс ирээ. Би нэг охинтой уулздаг байсан байхгүй. Одоо жоохон романтик байлаар. Тэгсэн чинь манайх ингээд солонгосын иргэн болох гэж байгаа. Солонгосын иргэншлээ солиулна гэдэг чинь. Тэгэхээр тийм моо за. Тэгээ яхаа хэр хугацаанд яхаа буцаад яаж болох юм тэр чинь яг бүр юм гэсэн чинь ер нь бол бүр тэгэл тэр иргэн болно гэж байгаа. Тийм ягаад гэрийнхэн тэнд зам яагаад гэж байгаа гэдгсэн чинь солонгосыг виз авчих юм бол лишээ тийш аялахад ингээд асуудалгүй байдаг. Өөр орнуудын виз гаргахад зүгээр байдаг гэж байгаа юм. Тэгэхээр тийм юмар ингээд бүхэл бүтэн их орон тэгээ өгдөөцөө энэ бүр боо юм болж авсан газар хүүхдээ хамаагадаг. Хүүхд нь одоо нэг улсын цагаач одоо байх сонголтыг хийж штэ тийм. Яг солонгосын иргэн болох л та тийм. Тэгэл яг тиймэрхүү байдлыг харангууд бол айгүй харамсалтай санагдаж байгаа юм. Эцдүүд нь өөрөө энэ ч миний гэр биш. Би одоо энэ айлд амьдрах гэж байна. Тэгээд тэр айлд чинь тордох юм байхгүй болж байна. Тэгэхээр тэр бол айгүй харамсалтай зүйл. Харин тийм. Тэгээд ер нь зүгээр нөгөө нэг жок байдлаар ч юм уу тийм эдгээр хоёр тийм. Залуучуудад ингээ мотивац дутагдаад байна тийм. Яах вэ энэ тэр хоорондоо зөв алсын хараа гэх тийм. Тэгж хэлээд байна. Шидний жигчлэр тийм. Алсын хараатай байх хэрэгтэй байгаа. Ягаад гэвэл бидний одоо хийж байгаа үйлдэлүүд одоо яг гоо биднэрт одоо нэг юу биш байж магадгүй те үйлдэл эсвэл те нэг хамаагүй байж болох боловч яг энэ зүйл бол 500 жилийн дараа тийм ч маш том үр нөлөөтэй баггүй те одоо нэг эрвэхний дэвлэлт гэдэг шиг те тийм butterfly effect гэдэг шиг тэрэн шиг маш одоо том үр нөлөөтэй. Би одоо энэ дэр нэг юуг ярих тартай. Чингис хаан одоо нэг тайчуудыг яг ингэ тайчуудтай байлдаа явж хахад нөгөө 6-тай тий харуулдаг штэ хүзүүндээ харуулдаг тэгээ тэр чинь нэг 6-тай мэрэгэн чинь айгуулаг мундаг харавдаг тий тэгээ Чингис хааныг барьж байгаа л харавсан байхгүй тэгээ хүзүүнд нь оноод тэгээ тэр чинь нэг тэр шөнөө өхөнгөө алддаг штэ тий тэгээ тэр түүх бол маш их сонирхолтой. Одоо Чингис хаан яг ингээ өхөнгөө алдсан бол маш олон тохиолдол байдаг штэ тий одоо тэгэхээр өөрийнхөө ах дүү нарт алуулан гаалцсан тий. Тэгэхээр яг тэр хүн ингээд нас орцсон байсан бол тий. Одоо яг ингээд тэр одоо хүрх өстой тэр юундаа хүрч чадаагүй тий. Потенциалтай хүрч чадаагүй ингээд нас орсон байсан бол дэлхий ямар өөр байх вэ тий. Жижигхэн юм шиг санагдаж байгаа ч гэсэн одоо Чингис хаан жоохон ингээд нэг 10 см ингээд морин дээр ингээд явж байсан байгаа шүү. Тэр чинь амар тийм нэг галзуу тийм шанс واخгүй тий. Жоохон доошоо байж байгаа ингээд тархилууга харуулсан гэдэг юм уу те. Тэр сумн ингээд тэр хүнийг ингээд яасан бол дэлхийн ертөнц ямар өөр байх вэ те. Арабууд хаанчилж байгаа шүү дээ дэлхийг одоо. Тийм одоо бүгд гэвлэртэй шээ. Эсвэл одоо юу гэдгийг нөгөө Европын сэргэн мандал бий болох уугүй юу те. Европ бол дууссан байх юм уу? Тийм тэгэхээр ингээд ганцхан хүн гэдэг бол ганц хүн ганцдаггүй байхгүй те. Тэр хүн ч гэсэн ингээд жижигхэн юу одоо нөлөө байдаг. Одоо нэг
машин ингээл зам дээр ингээл мөргөлтөөл төв замыг хаахад хэдэн хүний ажил амьдрал зогсдог үлээ тий. Тэр хүн очоо гэртээ очоод одоо ингээ хоол моолоо хийгээд ингээд маш олон хүний амьдрал ингээ жижигхэн секундэр ч гэсэн ингээ нөлөөлөл үүсэнгүү тэр чинь ингээ явандаа ингээ асар том нөлөөлөл болдог тий. Тэгэхээр нөгөө нэг өөрсдөө л битгий хүчгүй гэж байгаа чи тий. Туслыг хороол далаа гэд Монгол үг гэдэг. Тэрнтэй адилхан. Тийм шүү дээ. Тэр олон туслууд чинь ингээд юу гэдгийг далайн нэг хэсэг л байхгүй юу тий. Тэр өөрийгөө жижигэн тусал гэж битгий бодоод байгаараа тий. Та бол далайн нэг хэсэг шүү. Гэтэ нөгөө сая багийн хэлдэг дээр сая сонирхолтой мотивац гэж ярьсан шүү дээ. Нөгөө мотивац хүлээгээл ямар нэг тийм онгод орохыг хүмүүс залуучууд бид нэр хүлээгээл тийм шиг байна. Тэгсэн чинь сая би нэг Atomic Habit-ыг танаар мэдж байгаа хэ нөгөө нэг зуршилтай холбоотой. Тэрийг уншижсэн чинь тэрэн дээр motion action гэдэг хоёр ойлголт байгаа байхгүй юу? Motion гэдэг нь болохоор одоо шилбэл за би ингээд нэг юм хийхээ шийдсэн байлаа. Тэнгүүтээ тэрэндээ бэлдээл ингээд төлөвлөгөө зохиогоол ном уушаал сургалтанд суугаал тэгэл яваад байдаг. Гэтэ яг тэр үйлдэл хийхгүй багагийн тэр motion гэж нэрлэдэг. За тэр одоо турна гэсэн бол магадгүй тэр хоолоо одоо зөв үддэг ч юм уу тасгалаа хийж эхэлж байгаа энэ үйл явдал action. Тэгэхээр эзээч motion бол үр дүн result бол гарахгүй. Action бол ямар нэгэн үр дүн рүү хөтэлдэг. Тэгэхээр залуучуудыг харахаар нөгөө айгүйх motion хийгээд идэг. Тэр нь ямар нэгэн үр дүн төрүүлдэг буюу мотивац хүлээдэг ч юм уу хин нэг нь туслах харааддаг. Тэгэхээр ямар ч үйлдэл дээр ямар ч нөхцөл байдалтай хин нэг нь ч юм уу ямар нэгэн хүчин зүйл чамайг цэнгэлхийг сайн сайхан болгохыг хүлээхээс илүүтэйгээр үйлдэл хийх нь одоо үр дүнд ямар нэгэн үр дүн төрөх хамгийн амархан зам. Тэгэхээр бид нөгөө өөрийгөө мотивацжуулж ингэж байгаа зүгээр л нөгөө ажиллаа тэр юм барьж авч чадахгүй хаалгаж өгж байгаа энэ хэлбэр биш санагддаг л та. Тийм тэгэхээр Матагийн хэлдгээр бас ингэж үйлдэл хийгээд өөрийгөө одоо бас үр дүн ямар нэгэн байдал жижиг шамаагүй үр дүн төрнэ. Тэр бол чи хийгээл эхэлчихэл юм бол те. Тэр нэгтээ алдаа байж болно магадгүй тэгвэл дараагийнхаа босоод илүү сайжруулад явна. Ер нь ямар ч үйл явц дээр хэлхийг бас хүсэж байна. Тийм хүн ер нь мэдчихийдэг шүү дээ. Тэгэл дотроо яг хин гэдгээ ер нь хүн мэдчихэл байдаг шүү дээ. Тэгэл яг би хотлаад үрсгээд байна уу эсвэл те. Сайн сонсч чадвал те. Тийм яг өөрийгөө ингээд татгшаага бодох юм бол эцээцчээ ганцаараа л байгаа шүү дээ. ертөнцийн юу гэдгийг те. Одоо яг би бас simulation. Тийм одоо би бас яг тэгж тэр бодол бас надад амар одоо ашигтай юм шиг санагддаг байхгүй. Яг мэдээж олон чинь хамтын амьдрал байгаа. Гэхдээ эцээцт яг энэ бүхэн одоо би гол одоо тоглогч. Бусд нь бол одоо туслах дөрүүд гэдэг ч юм уу те. Яг тийм байдлаар бодоо явангууд би өөрөө амар хүчтэй болчихж байгаа байхгүй. За би энийг одоо ингээл за ингээл өөрөө сонголтоо хийгээ явцдаг. Тэгэхээр би яг тэр дотоод те өөрөө эзэн шүү гэдгээл тэгээ хөв заяаныхаа эзэн гэдгээ битгий мартаарай залуусаа те. За тэгээд хэдүүлээ ярилцлага өндөрлөө. Би төгсгөл нэмэлж төгсгөл бүгдээрээ юу гоё гэх юм уу надад нэг санал байна гэдэг Instagram аккаунт бий. Тийшээ бүгдээрээ ороод тийм бидний яриг төгсгөлн сонсч ирэж чадсан бол одоо намайг сонсож байгаа тий. Тэгээ тэрийг нэг сонирхоод үзээрэй. Тэр аккаунтыг тийм бидэд аль болох нөгөө нэг мэдээлэлээ тэн дээр бас илүү бүр ингээд тийм богинохон байдлаар хүргэдэг байхгүй юу тэр аккаунт дээрээ тийм тэгээ та бүхэн манай аккаунтыг дагаад өөртөө хэрэгтэй тэр мэдээллийг аваарай гэж хүсмээр байна. Тэр бол их уу яг энэ подкастыг үзэж байгаа танд те магадгүй манай хоёрт ч гэсэн хэрэгтэй яг зөвхөн та нарт зориулж хийж байгаа контент те. Тэгэхээр манай тэр нэг Instagram-ийн надад нэг санал байна гэд байгаа. Тэрнээс гадна манай вебсайт UBCig Live руу орох юм бол надад нэг санал байна. Хамгийн дээдлийн хэсэгтээ нь орж байгаа. Тэрнээс гадна мэдээллийн боловсрол гэдэг бас тийм зохис болон байгаа байхгүй. Тийш орох юм бол жинхэнэ одоо энэ сошиал дээр одоогоо асуудлуудтай чи яаж дийл хийх вэ? Яаж тэр асуудлуудыг болох мэдээллийг өөрөө гартаа оруулах чадах вэ гэдэгт чинь туслах тийм одоо боловсрол олох зорилготой контент сонирхолтой контент байгаа шүү. Nice. Тийм. Тэгээд бид хоёрыг урьж оролцуулсан их баярлаа. Сонсдог подкастгаа зочин болж орох айгүй гоё юм байна. Тий. Гоё сонирхолтой ирээр нүлээ. Баярлаа. Гоё юм ярьж өгсөн баярлаа. Тааштай амжилт хүсье. Тэгээд цаг гаргаж ирсэнд баярлаа. Одоо энэ доор нь Instagram нь гарч байгаа бах те. Instagram дагах хайгууд нь гарч байгаа манайхан дагаараа битгий сонс подкаст те. Бадралтай эргээд те. Одоо одохгүй бид нэр гуруулаа яг нэгдэх гээд байгаа. Таргалцгаасан байгаа. Бодлоо таргалаа гэж.
За тэгээ сэтгэл зүйч подкастыг бас сонсоорой. Тэгээд удахгүй уулзцгаая. Манай comedy бас сонгуулийн дараагаар ер нь үзэр үйлчлэгээ бол нэгтчих байх. Тэгээд UB comedy-тэй хамт байгаараа залуусаа. Comedy club нэгтэл улс төрийнх нэг үзэж ийнэгээрээ. Яа, бид нэр ер нь зах зээлээ алдаад байгаа. За тэгээд. За баярлалаа залуусаа. Битгий сонс подкаст байлаа. Удахгүй уулзцгаая. За баярлаа. Баяр та.